Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шулмаарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ ээлжид тарай мэргээр олзж байгаа маш их баяртай байна. За өнөөдрийнхөө мэргээр болохоор зэрэг хэдүүлээ 2026 оныг дуустлах үйл явдлыг харах болно. Уг нь би энэ мэргийг 7 сард хий гэж төлөвлөж исэн боловч нөгөө 7 сард асуудал гарсан учраас чадаагүй. За тэгээд өнөөдөр хэдүүлээ хийж байна. Энэхүү мэргээр болохоор зэрэг мэдээж хэрэг үйл явдлыг харахаас гадна ерөнхий энерги нь хэр явж гин, за хүсэн хүслүүд нь хэр биелэлттэй, манифест хийж байгаа зүйлс нь хэр бүтэмжтэй, ямар шатандаа явж байна вэ гэдгийг бас харах байгаа. За тэгээд өнөөдрийнхөө хүзэр сонголтын хэсэг дээр болохоор зэрэг би ийм 3 чулуу сонгосон байгаа. Эхнийх маань болохоор зэрэг энэ наран чулуу байгаа. Маш гоё ингэж гялалцдаг, улбар өнгөтэй. Ийм саа шиг гэлбаатай чулуу байгаа. За хоёр дахь чулуу маань болохоор зэрэг ногоон жонш чулуу, далайн од хэлбэртэй. За гурав дахь чулуу маань болохоор зэрэг Celestite гэдэг чулуу байгаа, өндгөн хэлбэртэй. Эдгээр чулуунууд маань бүгдээрээ манай shulamars.com вебсайт дээр зарагддаг байгаа. Тэгээд өөрийнхөө бүтээгдэхүүнээс ашиглаж байна. Маш гоё энергитэй чулуунууд байгаа. За окей. За тэгэхээр та бүхэн маань энэхүү 3 чулуу руугаа харж агаад за 2026 оныг дуустал миний энергийн төлөв ямар хөө байх вэ? Хүссэн хүслүүд, ажил бүтээлүүд маань ямар хөө явж байна вэ гэж өөрөөсөө зөөлөн асуугаад хэтэрхийх ургуулж бодлогоор сонголтоо хийхэд болно. Аль нь айгүй их таалагдж гин, алинд нь ялтчгүй нүд нь унаад байна, тэрийгээ сонгоод болно гэсэн. За ингээд та бүхэндээ чимээгөө бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншилтаа дуртай морил та бүхнийхээ 2026 оныг дуустлах төлөвийг харж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалтаа хий. Яг нь ер нь бол чулуундаа татагдаад орж ирсэн бол шууд энергийн шалгалт хэсгийг бас сонсгоо өнгөрч олно. Гэхдээ хүмүүс маань бас энергийн шалгалт хэсэгт айгу дуртай байдаг учраас би ер нь хийгээд байгаа шүү. За Magician үзэг буруу гарч ирж байна. За тэгээд Temperance үзэр энергийн шалгалт хэсгээрээ ерөнхийдөө ойртоо өөртөө тохиолдоод буй зүйлс энергийн төлөвийг нь одоогийнх нь энергийн төлөвийг харж байгаа гэсэн яг энэ бичлэгийг үзэх үеийн тийм ээ. За яг одоогоор та бүхэн маань аюу их юм бодож байгаа гэж харагдаж байна. Сүүл рүүгээ бодолтой жоохон төөрөлдөд байгаа. За манифест нь жоохон гатсан байгаа байж магадгүй орж ирэхгүй бүтэхгүй юм шиг санагдаад ер нь жоохон одоо 2026 оны ихээр тийм ээ шинэ жилийн үеэр ингээд хүссэн хүслүүдтэй буугаад өгцөн байгаа харагдаж байна. Ер нь энэ жилдээ бүтэхгүй юм шиг байна дөө энэ гэд бодоод байгаа харагдаж байна. Гэхдээ одоо сэтгэлийн үзүүрт нэг тийм горьдлог тасрахгүй байгаа гэх юм уу те. Temperance бол би яг тэрийг харж байна. Хичнээн ингээд за наана ингээд яг бодит ертөнцөө ингээд логик ухаанаар бодох юм бол ер нь яг ингээд энэ жилдээ таарад биш одоо энэ жилдээ тэр хүссэн хүслүүд нь бүтэхгүй байж магадгүй гэж бодож байгаа хэрнээ горьдлог тасрахгүй байгаа тийм. Нөхцөл байдал ямар ч байсан гэсэн. Тэгэд хамгийн гол бас нэг энерги нь болохоор зэрэг айгүй их бодолтой төөрөгдөд байгаа гэж харагдаад байна. Зөндөө их юм бодоод байна тий. Ингэчүүл яах бол, тэгчүүл яах бол, ингээд үзт юм уу, тэгээд үзт юм уу, би ер нь юу хүсээд байна тий. Би ер нь юу бодоод яваад байна, яагаад нэгээд байна гэдэг айгүй их бодлогошорч байгаа. Тэгээ сүүл рүүгээ тэрэндээ жоохон юу яцсан явж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Ингээд бодолтой төөрцөн гаццсан яваад байгаа харагдаад байна. Тэрнээс болоод бас яг энэ одоо элбчийн энергтэй энэ Magician энерги манифест хийх чадал нь бол яг одоогийн байдлаар бол баг зэргийн буурц явж байгаа. Тэрийг өөрөөсөө айгу мэдсэн явж байгаа гэж харагдаж байна. Тэгэнгუутаа энэ bottom deck буюу хамгийн доотлын хүзэр дээр болохоор зэрэг Ace of Cups гараад ирсэн байгаа байхгүй юу? Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг манай нэгдүгээр группийнхээ уул нь бол айгу зүүн савь өндөртэй хүмүүс байна. Тэгээ сүүлийн үед яг нэг юм нүдэ болгоцсон юм шиг те эсвэл яг энэ зүүн савингийн тал дээр юм нэг л юмнууд нь ингээд орж ирэхгүй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө нэлээд юм төөрөлтцөн яахаа мэдэхгүй яваад байгаа харагдаж байна. Гол эрчим нь бол ерөөсөө төөрөлтөө л харагдаад байна шүү. За. Окей, за жижиг мессежнууд рүү оръё. Саатай нүдний тэн авсан ч юм уу эсвэл нэг юм саатай тосмос те эсвэл нэг юм ямар ч нэг юм саал амир нүдэнд харагдаад байна. Тийм нэг юм саатай юм хум
хэрэгэлсэн байж магадгүй, эсвэл авахыг хүсэж байгаа ч юм уу те. Одоо хайлайтер энэ төр бас байж болно, нэг юм саатай, гэрэлтдэг, гэлтгандаг юмд айгүй их анхаарал нь унаад байгаа гэж харагдаж байна. Гэртээ тариа нөгөө нэг юм үр тарианы тариа өгдөн штэ, тийм тариа гэртээ тавьсан хүмүүс бас байж магадгүй, гэрт нь байгаа ч юм уу. Тийм хүмүүс бас байж магадгүй байгаа харагдаж байна. Их хэмжээний мөнгө сайхан мөнгө ингээд тоолдсон штэ тий. Тэгэж мөнгө тоолсон хүмүүс бас байж магадгүй. Их хэмжээний мөнгө орж ирсэн эсвэл гаргасан байж магадгүй. Одоо нэг худалдаа авах тиймэрхүү юм хийсэн байж магадгүй харагдаж байна. Тэгээд титэм бас нүдэнд харагдаад байна. Титэм яхаа би энэчнээс харсан байгаа. Тийм. Гэхдээ ямар ч үс нэг юм титэм харагдаад байна. Одоо хүүхэддээ титэм авч өгсөн ч юм уу, эсвэл өөрөө нэг титэм харсан ч юм уу те. Нэг тиймэрхүү эсвэл титэмтэй юм хэрэгжилж байгаа ч юм уу. Одоо зүгээр титэмний зурагтай дэвтэр үзэг байдаг та. Тийм юм бас байж магадгүй харагдаж байна. За жижиг мессежнүүд болвол нэг нь л таарахад болдог байж байгаа. Бас таарахгүй ч байсан болно. Хамгийн гол эрчим нь болохоор зэрэг зүүн совин бодол хоёроо ялгаж чадахгүй байх. Зүүн совин ер нь жоохон хаагдсан байгаа юм шиг санагдах. За тэгээд манифест хийсэн юмнууд нь бүтэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа боловч цаанаа гордлого тээсэн хിവэрэ байна гэсэн энэ мессежнүүд нь хамгийн чухал мессежнүүд байна манайхаа. За тэгэхээр хэдүүлээ одоо энерги шалгалт хэсэг маань ингээд дууслаа. Одоо ерөнхийдөө 2026 оны дуустлахын төлөв байдлыг нь ерөнхий төлөв байдлыг нь харцгаая. За тэрийг болохоор зэрэг би энэ юунасаа харж байгаа. За энэ фул үзэр дээшээ хараад гараад ирсэн байна. Шууд авчи. За надад хүзэр харахгүйгээр орж иж байгаа мессеж нь ер нь цаг хугацаанд бити баригдаа гэдгийг сахиусууд нь сануулж байна. Бити цаг хугацаанд ингээд баригдаад те яана ингээд 26 онд дууслаа ч гэдэг юм уу те, талдаа ороод ингээд өнгөрчлөө тийм юмд бити амир их санаагаа чилээ гэж сануулж байна. Бүх зүйл тайван. Ерөөсөө өөрөө чинь одоо санааг зовоогоод байгаа зүйлс тэгж амар санааг чинь зовоох зүйлс уул нь бол бишээ. Яг ингээд одоо 2026 оны дуустах төлөв байдлаа ингээ харах юм бол тэгээд хүзрнөөс хамааралгүйгээр надад орж ирээд байгаа мессеж нь бүх зүйл окей гэдэг байгаа байхгүй. Бүх зүйл окей. Яагаад вэ гэхэлэр зэрэг хитрхи их юм бодоод байна. Болоогүй байгаа юмыг болоод байгаа юм шиг эсвэл ингээд одоо за ажил төрөл дээр ярих юм бол тэ нэг ажил бүтээх гээд үзээд байгаа яана 2026 онд амжих болов эсвэл ингээд нэг тэгчээсээ ингээд бодсон тэр маань амжих болов амжихгүй болов энэ төр гэл амар их юм бодоод байна. Ерөөсөө тэгж бодох шаардлагагүй. Бодох тусам өөрийгөө боогоод байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ тийм учраас ерөнхийдөө бол яг энэ манифест хийж байгаа зүйл дээр жоохон өөрийгөө тайвшруулах хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Тэгээ санаа чинь л айгүй их зовоод байгаа тий. Энэ санаа зовнилыг ер нь бол жоохон хааж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор зэрэг дэндүү ингээд одоо юу хэмтэй ингээд өөрийгөө айгүй төөрөлдүүлээд байна гэдгийг дахин сануулад байна. Тэгээ цаг хугацаанд бити амир баригдаад бай гэдгийг бас сануулж байна. За ерөнхийдөө тариа хүзэр болон оракл хүзрүүдэд татлаа. За одоо ингээд хэдүүлээ уншицгаая. Хүзрүүдээ уншицгаая. За full үзэр гарч ирсэн, Ace of Swords гарч ирсэн, Page of Wands гарч ирсэн. За 2026 оны дуустал ер нь энерги төлөв сайхан байна манайхаа. Айгүй сайхан байна. Та тийм маань сонгосон чулуу маань гэсэндээ өөрөө наран чулуу байгаа. Наран чулуу маань өөрөө одоо бидний хувилгаан хүрд болон наран сүлжээ хүрдтэй холбогддог. Хамгийн гол наран сүлжээ хүрдтэй холбогддог юм маш эерэг чулууд байхгүй юу, юм дулаан хэлчтэй тий. Тэгэд энийг харсан ч гэсэндээ та бүхэн маань бол алцахгүй тэр хийхийг хүсээд байгаа зүйлээ зүгээр бити амир дэндүү ингээд нэг юм 2026 оны 12 сарын 31 гэхэд одоо бэлдсэн байх хэрэгтэй гэж ингэж өөрийгөө чагтлаад бай тий. Энэ хүсэлчин бол биелдээрээ биелнэ 2027 онд ч биелжиж магадгүй 2026 онд ч биелжиж магадгүй хизээ биелэх гэдэг тэр зүйлд хитрхи өөрийгөө битгий уяад бай гэдэг нь. Өөртөө итэг, өөрийнхөө хүчинд итэг тий. Өөрийнхөө энэ энерги эрчимд итгээ.
Тэр нь айгу чухал байх болно. Тэгээд жоохон санаагаа амраа гэж байгаа байхгүй юу? Тийм мессеж гарч ирж шүү манайхаа. За хүзрүүдийг харахад болохоор зэрэг дандаа дээшээ гарч ирсэн дандаа эерэг утгатай хүзрүүд байгаа байхгүй юу? Фүүл хүзэр маань болохоор зэрэг ерөнхийдөө шинэ эхлэлийг хэлж байгаа тийм ямар нэгэн шинэ зүйл орж ирэх гээд байгаа. За Ace of Wands маань болохоор Ace of Swords буюу одоо сэлмийн тамга маань болохоор зэрэг за энэ чэнэс надад яг нэг тийм мессеж орж ирж байна. Яг одоогийн энэ агүй их юм зууралтцсан, төөрөлтцсэн байгаа энэ төөрөлдөөнийг бол таад маань өөртөө завчих болно. Энэ сэлэм хүзэр маань өөрөө яг тийм утгатай байдаг байхгүй юу? Одоо юмыг цоолж гарч ирдэг те хурц эртээ хурдан ийм байдаг. Одоо сэлэн далаад ингээд юм завчгаар чи хурдан завчдаг та. Яг тийм эрчимтэй байдаг байхгүй. Тэгэхээр яг тэр нэг юм төөрөлдөд байгаа олон юм зунгаарлалцсан утаснуудыг таад маань тун удахгүй заяа маш удахгүй. Айгүй одоо яг энэ 2026 оны сүүлийг төхүүлээд за би бол нэг бараг 9-10 сарда энэ зүйл болчих واخ гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар яг нэг юм толгоо гашлагаад байгаа юмн дээрээ шийдлийг олох болно. Яг завчиж байгаа. Тэгээ энэ шийдлийг олсноор таад маань ерөнхийдөө нэлээд эрчим одоо дээшлэх болно гэж харагдаж байна. Page of Wands-аас гал эрчим дээшлээд наран сүлжээ хүрд мөрд чинь айгуу гоё идэвчж өгөөд тэгээд юмсыг айгуу өөрөөр харж эхлэх болно. Тэ одоо хитрхийг санаа зовоод байсан зүйлс дээрээ за энэ дээр арай өөр өнцгөөс харах юм байна. Би шал буруу бодоод нэг ингээд нүхэн дотор байгаад байсан байна. Энэ нүхнээсээ гараад арай өөр өнцгөөс харах юм бол энэ нөхцөл байдал шал өөр болж байна гэж харагдах болно. Тэгээ яг тэр үед болохоор зэрэг одоо энэ сахиусууд чинь бурхан ертөнцийн чинь танд бол маш олон юм одоо тэмдэгтүүдийг илээх болно те ижил тоогоор аль эсвэл одоо ямар нэгэн байдлаар те ийм сонин тохиолдох те бодож исэн юм чинь гинэт гарч ирэх те эсвэл одоо яадаг чинь яг зөв цагтаа зөв газараа байж байх азтай үйл явдлууд маш ихээр тохиолдож эхлэх гих мэтчлэн ийм айгуу тийм сонирхолтой зүйлсүүд бол тохиолдож эхлэх болно. Тэгэд энэ зүйл тун удахгүй угаасаа биелээ олж эхлэх учраас яг одоогоор бол зүгээр сайхан санаагаа амраагаад өгөө гэдгийг сануулад байна. Хитрхи их юм бодоод, хитрхи ургуулж бодоод тий баг ингээд эхлээчгүй байгаа ажлаа айгу сөргөөр сэтгээд байна гэсэн үг байхгүй тий эхлээчгүй байгаа ажлыг айгу буруугаар бодоод байна. Энэ бол яг өөрөө зүгээр бодлын алдаа яваад байна гэдгийг сахиусууд нь хэлж байна. За дахин нэг oracle үзэр татъя. Зүгээр сайхан тайвшир. Бүх зүйл болдгоороо болох болно. Lovers үзэр гарч ирсэн байна. За хин нэгэн шинэ хүнтэй танилцах гээд байгаа байж магадгүй. Энэ дунд синглчүүд маань 2026 оны сүүл хүртэл бол хайрцтайгаа бол учрах болно. Шинэ хостой болох болно гэж харагдаж байна. За дахиад нэгэд татъя. The Tower хүзэр гарч ирсэн байна. Окей. The Tower хүзэр гарч ирсэн байна. За ер нь нэлээд юм том өөрчлөлт бол амьдралд нь орж ирэх чагаа харагдаж байна. Нэлээд том өөрчлөлт амьдралд нь орж ирэх болно. Шийдвэр сонголтууд нэлээд их гаргах шаардлагатай болно. Тэгээд 2026 оныг дуустал таад маань яг одоо энэ 2026 оны 8 сарын дундуур хүртэл те амьдрал айгу уйтгартай байлаа. Нэг их том үйл явдлууд бол босонгүй гэж бодож байгаа бол яг жилийн сүүлийн үед бол 9-өөс 12 сарыг дуустал миний бодлоор нэлээд томоохон үйл явдлууд бол тохиолдож эхлэх болно. Тэгээд астрологийн юугаараа ч гэсэндээ угаасаа тийм байгаа. Одоо 8 сар бол 9 сар маань нэг хэртэлтүүдтэй байгаа шүү дээ. Тэрнээс улбалаад бас айгүй том өөрчлөлтүүд ялцчихгүй яг одоо энэ сар дээр те 8-9 сар дээр бол нэлээд юм идэвхжэлтэй явж байгаа. Тэрийг дагаад бас яг танд орж ирэх ёстой амьдралд ч орж ирэх ёстой том өөрчлөлтүүд те тэр нөгөө таны хүсэж байгаа зүйлсийг ч оруулж ирэх тэр орон зайг бүрдүүлэхийн тулд шаардлагатай үйл явдлууд ер нь 2026 оны яг одоо 26 оныг дуустал те одоо ирэх нэг 4 сарын хугацаанд бол идэвхтэй явагдаж эхлэх болно. Гэдгийг бол эдгээр хүзрүүд маань харуулж байна манайхаа.
Тэгэхээр одоо ямар удаартай миний нөгөө нэг хий бүтээ гэж бодож исэн юмнууд маань сайн хийж болсонгүй те дахиад ингээл нэг жил ингээд шал одоо дими өнгөрчлөө ч юм уу эсвэл нэг он цэмтэй өнгөрсөнгөө энэ гэж бодож байгаа л ерөөсөө тийм биш байгаа шүү. Ирэх 3-4 сарын хугацаанд бол нэлээд том үйл явдлууд бол тохиолдно. Эрчим нэлээд нэмэгдэх болно. Амьдралын эрчим одоо өрнөл нэлээд явагдах болно гэсэн үг байхгүй тий. За, асуушгаа хийж үзье. 6 дугаар гэр гарч ирсэн байна. За. Жинлүүрийн орд гарч ирсэн байна. Тэгээд Плуто гарч ирсэн байгаа. Плуто гараг маань болохоор зэрэг бас яг энэ таавартай холбогддог байхгүй юу? Энэ донд хилэнцгийн ордныхан байж магадгүй. За тэг бас хилэнцгийн ордны улирал та бүхэнд маань айгуу чухал байж магадгүй. Хилэнцгийн ордны улирал чинь болохоор 10 сарын сүүлээс ахуулаад 11 сарын 22-ын хүртэл байдаг гэж байгаа. Тийм. Тэгэхээр яг энэ үеэр бол нэлээд том үйл явдлууд тохиолдох болно. Тэр тусмаа хүн хоорондын харилцаан дээр одоо таны амьдралд орж ирэх ёстой хүмүүс нэлээд орж ирэх болно. Синглчүүдийн маань хувьд хостой болох болно. Хостой хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг заримынх нь хувьд бүр жинхнээсээ яг ингээд сүү тавих ч юм уу те бэр гуйх мэх гэх тиймэрхүү ёслол хийж иж магадгүй. Эсвэл одоо шинэ одоо та юу хүсэж байгаа яг амьдралынхаа аль талбар дээр хүмүүсийг оруулж ирэх хүсэж байгаа. Яг тэр талбар дээр нь ер нь орж ирэх ёстой хүмүүс нь 10-11 сараас ер нь орж ирэх магадлал айгүй өндөр байгаа харагдаж шүү. Тэгээ энэ хүмүүс бол нэлээд том өөрчлөлтийг амьдралд нь оруулж ирэх болно гэж харагдаад байна. Тийм. Энэ донд бас амьдарч байгаа орчноо солих, гадаад дотоод явах заяа эсвэл нүүж суух, газар худалдаж авах, шинэ үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах, шинэ түрээсийн байранд орох гэх мэтчлэн ийм үйл явдлууд бас болж магадгүй гарагдаж байна. Заримынх нь ямар ч үсэн амьдарч байгаа орчноо нь солигдох гээд байна гэсэн үг байхгүй. Тэгээ энэ маань өөрөө бас нэлээд том юм өөрчлөлт болж өгөх болно. 6 дугаар гэр гарч ирсэн гэхлээр зэрэг заримынх нь хувьд биш дээ те. За энэ хотоод гиз жоохон хямрах гадаж магадгүй яг энэ юуны үеэр 10-11 дэх сарын үеэр тэр үеэр жоохон хотоод гизээ хямгадаад өгөөрэй. Тийм жоохон ингээ өвчлөхгөөд ч юм уу тэг докторгоо олоод гүйлэх мөлөх ч тиймэрхүү юм жоохон болох гээд байгаа гэж магадгүй. Тэгээ энэ нэштэй юутай холбоотой гэхэлэр зэрэг ер нь хүн гээд амар их нөгөө нэг санаа зовнууд хаа гид сайгүй өвддөг штэ. Тэрнтэй бас холбоотой болж болно. Тэгэхээр ерөнхийдөө энэ хитрхи их ингэж санаа зовнодгийг бушуухан даруй болохгүй байгаад байгаа харагдаж шүү. За тэгээд өдөр тутмын өдөртөө хийдэг юм чинь бас нэлээд өөрчлөгдөх болно гэж орж ирээд байна. Өдөртөө хийдэг юм, өдөртөө харьцдаг хүмүүс нэлээд өөрчлөгдөнө гэж орж ирж байна. Тэгэхээр нэлээд том өөрчлөлтүүд яг хүн болгон олон хүн үзэж байгаа учраас хүн болгоны амьдрал дээр айгуу өөр өөрчлөлтүүд орж ирэх байх л та. Тэгээ заримынх нь хувьд болохоор зэрэг бүр ингээл харьцдаг хүмүүсээж солиол, амьдардаг орчнооч солиол те заримынх нь хувьд одоо бас өөр компанид орж байгаа ч байж магадгүй. Эсвэл ингээд сургууль мургуул шилжигч гэдэг юм уу иймэрхүү үйл явдлууд ч болж иж магадгүй. Ер нь бол яг 2026 оны жинхэнэ juicy те жинхэнэ одоо будаа болгох үе бол манай 1-р группнийхний хувьд ирээг байгаа юм байна шүү. 10-11-р сараас ирэх юм байна шүү. Зөв тэрийг ойлгоод авчих. Тийм учраас ингээд те ингээд жил дууслаа гэд айгу эрт шантарсан байгаа харагдаад байгаа байхгүй те эхлүүлээгүй ажиллаа бүтэхгүйгээр нь бодоод байна. Тэгэж болохгүй. Ерөөсөө тэгэж болохгүй. Тэгэх тусам та бүхний маань энэ одоо түрүү нөгөө юун дээрээс гарч ирсэн шүү дээ. Энерги шалгалт дээрээс гарч ирсэн шүү дээ. Ингээд юмыг манифест хийх хүч сулраад байгаа байхгүй. Тэгэж өөрийгөө ерөөсөө чагталж болохгүй. Айгүй тийм одоо хорвоо ертөнцдөө тэгээд өөрийнхөө сахиулуудад боломж олго. Тэднэртэй ажиллаа хийх боломжийг нь олго. Төвчээртэй бай. Тийм. Тэгээд итгэл дүүрэн бай. Ерөөсөө тэр л айгуу чухал байна. Айгуугаа итгэл дүүрэн байх хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд одоо бараг л ингээ 2026 оноо дуусгацсан эрчимтэй одоо харагдаад байгаа байхгүй. За одоо хэдүүлээ болохоор зэрэг илүү нарийн мессежнүүд авъя. Ажил, карьер болон хүн хоорондын харилцаан дээр ямар хөө мессежнүүд гарч ирэх вэ гэдгийг харъя. За тэрийг болохоор зэрэг Bespecious Tarot-ноос харж байгаа. За ажил, карьерийн талбар дээр ямар хөө өөрчлөлтүүд 2026 оны дуустал ирэх вэ? Хэлж өгнө бидэнд баярлалаа. За Guardian of Swords. За дахиад сэлэм эрчим явж гин энэ. Дахиад Temperance үзэр маань гарч ирсэн. За дахиад нэг үзэр татъя. 6-гийн аяга дахиад бүр орж гарч ирсэн.
За эдгээр саруудад за 2026 оны дуустал та бүхний хуучин хийдэг байсан зүйлс, хуучин харьцдаг байсан хүмүүс нэлээд их орж ирэх гээд байгаа харагдаж байна. Яг хөө би ажил карьер гэж харсан ч гэсэндээ энийг бас давхар дуулах чи ер нь ирэх саруудад таны амьдралд өмнө нь байж агаад байхгүй болсон хүмүүс эргэж орж ирэх гээд уучлалт гуугаад орж ирэх магадлал айгүй өндөртэй байна. За надад бол орж ирж байгаа юм таад маань тэрийг хүлээж авахгүй л гэж орж ирж байна. Өнгөрсөнтэйгээ зууралдахгүй байхыг сонгох болно л гэж орж ирж байна. Тийм. Тэгээд тэр номыг хаачихсан. Тийм учраас одоо дахиж тэр номыг эргүүл сөхөдөх шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байх болно. За ажил карьерийн талбар дээр хэдүүлээ маш одоо фильтртэй байхаар байгаа харагдаж байна. Маш фильтртэй, маш за би жоохон муухай хэлэх юм бол муу санаатай байхаар харагдаж байна. 2026 оны дуустал. Тэг ингээл хүн одоо юу гэдэг чинь нэг та ажил хайж байгаа гэж бодоход ямар ч хамаагүй ажилд орохгүй нэлээд одоо шигшин гэсэн үг те тухайн тэр компаниудыг нэлээд шигшин. За ямар нэгэн түншлэлд орох байгаа бол зүгээр нэг түншлэлд яваад орчихгүй та бүхэн бол нэлээд одоо тэр түншээ одоо шинжиж харж төвчээртэй байж те айгуу тийм санаатай байх болно гэж харагдаж байна. Энэ нь зөв байх болно. Энэ нь танд алстаа асар их одоо туслах болно. Яг тэгвэл ажилд орно гэдэг чинь тэгэл ер нь тэгэл хүн багтаа тэгэл нэг жил мэл ажиллаж таардаг штэ тэр утгаараа ч гэдэм юм ингээд ямар ч байсан гэсэн айгүй тийм фильтртэй юм болгонд тийм гэж хэлэхгүй нэлээд чанга байхаар харагдаж байна. Тэр ер нь тэгвэл ч угаасаа үлзийтэй байх болно. Үлзээтэй байх болно гэж гарч ирж байна тийм. Хуучин ажилдаг байсан газраасаа ажлын санал авч магадгүй гарагдаж байна бас. Буцаад тэр ажилдаа орох уу марах уу гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм бас болж магадгүй гарагдаж байна. Сурдаг хүүхдүүдийн маань хувьд ч гэсэндээ хуучин ангийнхантайгаа холбогдох, хуучин багш нараасаа дахиж хичээл авах шаардлага гарах те. Тиймэрхүү юмнууд бас тохиолдож магадгүй харагдаж байна. Тэгээд ер нь л ингээд нэлээд санаатай одоо олон ийм төслүүдээс нэгийг нь сонгохоолаа гэж бодоход ерөөсөө шууд ингээд амрах нэгэнж гэдэг юм уу эсвэл одоо олдсныг гэдэг юм уу тийм биш. Та сонгон шалгаруулалтанд оролцох биш хүмүүс таны төлөө одоо сонгон шалгаруулалтанд оролцоод байгаа тийм эрчим гарч ирж байна. Тийм ямар ч байсан тийм байр суурьтай холно ажил карьерийн талбар дээр. За окей. За одоо болохоор зэрэг хүн хоорондын харилцааг харцгаая. Хүн хоорондын харилцаан дээр нь ямар өөрчлөлтүүд орж ирэх вэ? Манай 1-р группийн маань 2026 оны дуустал ямар өөрчлөлтүүд орж ирэх вэ? За хоёрын сава болон Elder of Pentacles буруу орж гарч ирсэн. За сава хүзэр болон зоос хүзэр гарч ирж байна. Chariot үзэр гарч ирсэн. За хүн хоорондын харилцаан дээр бас нэлээд өрнөлттэй байхаар харагдаж байна. Ер нь бол нэлээд өрнөлттэй. Түрүү нөгөөний бас синглчууд маань юу за bottom deck дээр 7 of cups гарч ирсэн, 7 аяга гарч ирснийг тэмдэглэжээ. Түрүү нөгөөнийг юу шинэ хүнтэй танилцаж магадгүй, хайрцагтайгаа учирч магадгүй гэдээсэн шүү дээ. Тиймэрхүү юм маань таны бодож байгаагаас яг одоо бодож байгаагаас шал өөр байдлаар шал өөр хүнтэй харилцах болно, танилцах болно гэдэг синглчүүд маань шал өөр хүнтэй танилцах болно. Одоо бодож байгаагаас төсөөлж байгаагаас дотроо бодож яваа хүнээс шал өөр хүн байх болно. Шал өөр хүн байх болно гэж харагдаж байна. За тэгээд энэ хүнтэйгээ нэлээд хурдан одоо дотносох магадлалтай танилцсангуудаа шууд дотносох, танилцсангуудаа шууд одоо татагдах ч гэдэм үү те хүчтэй дурлах ч гэдэм үү тиймэрхүү юм болж магадгүй байгаа харагдаж байна. За сингл биш хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг те хостой хүмүүсийн маань одоо хангалттай сайхан 50 харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг бас төлөвлөгөөнд ороогүй гинтийн үйл явдал хүн хоорондын харилцаан дээр нэлээх гарч ирэх болно. Одоо гинт ингээд нэг тийм хамтдаа төлөвлөөгүй байсан аялалд явах ч гэдэг юм уу эсвэл ингээд гинтийн нэг тийм янз бүрийн болдог шүү дээ. Яг тэгэж магадгүй байгаа харагдаж байна.
За энэ Elder of Pentacles-аас би юу хараад байна вэ гэхлээр биш үү те. Энэ надад жоохон тодорхойгүй санагдаад байна л да. Тэгэхээр дахиад хүзрөө татаад үзье. Elder of Pentacles дээр нэг тодруулгыг өгнө үү? Энэ бас жоохон вау, ямар амар хүсэрч гарч ирвэ. 8 аяга. Өнгөрснөөс хүн орж ирэх гээд байгаа юм байна л да. Тэгэхээр заримын хувьд X нь холбоо барьж иж магадгүй, зүүд мөдөнд нь орж ирж иж магадгүй. Тинчээ нэг тийм жоохон дуусгаагүй ажил байгаад байгаа, хилээгүй үгс байгаад байгаа гэж. За энэ бол хостой хүн болгоны хамаатай шүү. Дуусгаагүй үг, хилээгүй үг мөг үлдсэн байгаад байгаа гэж харагдаж байна. Тэрнээс болоод нөгөө хүн чинь яг таныг зүрхнээсээ тавьж явуулж чадахгүй байгаад байгаатай холбоотойгоор амьдралд нь дахиж орж ирэх гэж үзэж магадгүй байгаа харагдаж байна. За хүн хоорондын харилцаан дээр Oracle үзэр дахиад нэг татъя. 2026 оны дуустал 1-р группийнхан tested гэж гарч ирж байна. За X-ууд орж ирж жоохон толгой эргүүлэх гээд байгаа харагдаж байна. Генет та хэд маань түрүүнөө нөгөө нэг сүүлийн хүзэр дээр 7-гийн гарч ирснийг бодоход нэг сонголт хийх шаардлагатай болж иж магадгүй. Сонголт хийх шаардлага гараад X-ээ сонгох уу, шинэ хүнээс сонгох уу монгох гэдэг нэг тиймэрхүү бас юм гарч ирэх гээд байж магадгүй. Тэгээд тэрэн дээр ерөнхийдөө нэлээд болгоомжтой байж нөгөө нэг фильтрээ маш сайн ажилуулж тэ зүүн савангоо дагаарай, мэдрэмжээ дагаарай гэдгийг сануулж байна. Ер нь өөрт нь юу хийвэл хамгийн таалагдахаар байна, хинтээ байхыг хүсэж байна. Тэр сонголтоо тухайн үед нь тэгээ гаргахад болно. Гэтэ ер нь бол нэлээд юм хуучнаас ирэх хүмүүс олон байгаа шүү. Тэ 2026 оны дуустал гэж харагдаж байна. Гэхдээ ямар ч байсан хүн хоорондын харилцаан дээр өрнөл нэлээд бас дахиад л айгу өндөртэй тийм сарууд бол өнгөрөхнэ гэж харагдаж байна. За, окей. За одоо хэдүүлээ болохоор зэрэг яг манифест хийсэн 2026 онд манифест хийсэн хүссэн тэр зүйлүүд нь ямар хуу шатандаа явж гин, яаж нээж гин гэдгийг харъя. Эхний хүзэр 4-ийн сэлэм. 2 дахь хүзэр 3-ийн сава буруу харж гарч ирсэн байна. За дахиад 2 хүзэр татъя. Lovers хүзэр буруу, дурлалт асуудал хүзэр буруу харж гарч ирсэн. За тэгээд 4-ийн аяга. За яг одоогоор болохоор зэрэг манифест хийж байгаа зүйлс нь ер нь бол ингээд нэг тийм жоохон гаццсан байгаа харагдаж байна. Одоо надад бол бүр ингээд хөдөлгөөнгүй болсон байгаа харагдаж байна. Тэгээ энэ юутай холбоотой гэхэлэр зэрэг түрүүний маань нөгөө санаа зовнил өөртөө эргэлзээ айцуудтай холбоотой. Яагаад ерөөсөө энэ зүйл гаццсан байна вэ гэхэлэр зэрэг таны манифест хийж байгаа зүйлс яагаад гацчихсан байгаа вэ гэхэлэр зэрэг та энийг энэ дээр өөрөө яг 70 ухамсартаа 100% энэ зүйлээ хүлээж аваагүй байна. Тэ энэ зүйл ингээд генет за өнөөдөр яг өнөөдөр яг одоо таныг ингээд сууж хахад бэлчих юм бол тэ танд ямар санагдах вэ гэд яг лавшруулаад гүндээ зүрхнийхээ гүнд мэдрээд үзээрэй. Тэгэнгუთ нэг юм жоохон айдастай, эргэлзээтэй, тэ санаа зовнилтой итгэж яатсан ийм мэдрэмжүүд мэдрэгдээд байгаа харагдаж байна. Үүнээс улбалаад та бүхний маань одоо манифест хийж байгаа зүйлс яг одоогийн байдлаар нэг юм жоохон гаццсан гэхэд ч одоо тийм гаццсан л гэж хэлнэ л дээ. Таны зүгээс бодохоор яг гаццсан байгаа байхгүй. ертөнцийн зүгээс харах юм бол ингээд бэлэн байгаад байдаг. Тэ баг ингээд алган дээр чинь тавиад өгчих гээд байдаг. Та болохоор зэрэг ерөөсөө одоо 70 ухамсартаа энэ зүйлээсээ айгаад оруулж ирэхээс айгаад тэ эсвэл ямар нэгэн байдлаар ингээд итгэж чадахгүй байснасаа болоод яг ингээд өөрийгөө нэг юм төгжцсөн байгаад харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ертөнц яг танд өгөх гээд ингээд бэлэн ингээд уртчаа авчаад тавьчаад байдаг. Та болохоор зэрэг надад одоо толгойд орж ирээд байгаа зурлал нь юу вэ гэхээр зэрэг одоо ертөнц яг таны урд ингээд тэр манифест хийсэн зүйлийг чинь аваад ирчихсэн. За одоо ингээд энийг аваа гингууд та болохоор зэрэг нэг юм шилэн хоргон дотор орцсон заяо. Тэгээд гадагшаага харж чадахгүй
ингээд байгаад байгаа харагдаад байгаа байхгүй. Эсвэл биш те нэг бол тийм айдас энтертэй холбоотой, эсвэл нөгөө нэг юм нь болохоор зэрэг яг таны одоо нэг юм төсөөллийн аргаар ингээд орж ирэх хэрэгтэйгээ бодсон байгаа. Одоо юу гэж за нэг шинэ ажил одоо та манифест хийсэн байгаа бол тэр ажил нь ингээд юу гэдэг чинь та ингээд заавал ингээд анкетаа явуулаад тэгээ нөгөө хүн нь ингээд анкет хийж үзэж нэг тийм аргаар төсөөлөд байдаг. ертөнц болохоор зэрэг тэгэхээр амар удна. Тэгэхээр амар асуудалтай энэ төр гэдэг мэдж байгаа учраас тань ингээд энэ ажлыг шал өөр арга замаар те таньдаг хүмүүсээр ч юм уу ингээд өгөх гээд байхад чинь үгүй би ингээд анкетаа л явуулах хэрэгтэй гэж бодоол ингээд ерөөсөө яг тэгж арга замыг нь хаачаад байгаа гэж харагдаж байна. ертөнц болохоор зэрэггүй ингэчүүл амар амархан, ингэчүүл яг ингээд боломжтой байна, яг энэ урдчин байна. Энийг аваач гингууд та болохоор зэрэг үгүй яг миний нөгөө хэлсэн аргаар эн чинь миний хэлсэн арга биш байна гэд ингээд байгаад байгаа байхгүй юу. Яг би энийг жоохон тайлбарлаж чадахгүй байна уугүй юу. Гэхдээ таад маань ойлгож байгаа хаа гэж найдаж байна. Яг тэгээд ийм чагталчаад байгаа энерги байгаад байна. Энийгээ султгаад тавьж явал ямар аргаар манифест хийгдэх вэ? Ямар аргаар энэ мөрөөдлүүд чинь, энэ хүслүүд чинь биелэх вэ гэдэгт битгий санаа зов. Тэр бол ертөнцийн ажил. Та болохоор зэрэг яг би үүнийг хүртэх ёстой, хүлээж авах ёстой гэдэгтээ бүрэн дүүрэн итэг тэгж чадахгүй байна. Тэгээ заавал нэг ийм аргаар энэ мөнгө орж ирэх ёстой, ийм аргаар энэ хүн орж ирэх ёстой те ингэх ёстойгээ бодоод идэг. Гэтэл ертөнц болохоор шал өөр арга бодсон байгаад идэг, бэлтцсэн байгаад идэг. Та болохоор зэрэг үгүй энэ л аргаар орж ирэх ёстой гэж цаашаа харчаа байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас тэр одоо энэ контролуудыг тавьж авах хэрэгтэй байна. Тэгээ тэр айцууд дээр ажиллаж өгөх хэрэгтэй байна. Тэгж том болвол ерөнхийдөө 2026 онд энэ хүссэн хүслүүд чинь биелээ олох магадлал байна. За тэгээд байхгүй байлаа ч гэсэндээ битгий юунд баригд те нэг юм жилийн тоомонд баригдаа. 2027 онд ялгаагүй 1 сарын 1-нд өнөөдөр маргааш өчигдөр 3 ялгаа нэг байхгүй, гол нь энэ зорилго хүсэлт чинь биелэх нь чухлаа. Тэрийг санаарай гэж байна. За ингээд өнөөдрийн маань уншлага та бүхний маань хувьд дууслаа. Одоо би нэмэлт хэсэг орон за нэмэлт хэсгээрээ юу үзэх вэ гэхлээр зэрэг байна штэ. За тэр шинэ орж ирэх гэдэг синглчүүдийн маань хувьд шинэ орж ирэх гэдэг хүнийг нь харъя. Ямархуу хүн бэ? Ямархуу байдлаар танилцах вэ? Тэ та хоёрын харилцаа хэр байх вэ гэдгийг харж өгөх болно. За хоёрдугаар болохоор зэрэг 2026 оныг дуустал таны манифестэд вэ штэ тэ. Яаж манифест хийвэл хамгийн үр дүнтэй байх вэ гэдгийг би харж өгье те. Одоо энэ хүссэн хүслүүд дээр яаж манифест хийвэл хамгийн үр дүнтэй байх вэ гэдгийг харж өгье. Яг одооноос ахуулаад авч болох алхмууд юу байх вэ гэдгийг харж өгье. За 3 дугаар болохоор зэрэг таны сүнслэг талаасаа 2026 оныг дуустал ямар хуу одоо энергийн юм өөрчлөлтүүд орж байна вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дээдүүлээ дараагийн бичлэгээр уулзцай. Нэмэлтийг худалдаж авах хүсэх юм бол pinned comment буюу хамгийн ихний комент дөрвөлтөөсөн холбоосоор ороод зааврын дагуу худалдаалалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байгаа шүү. За ингээд дараагийн бичлэгээр уулзцай. Бүгдээрээ баярлалаа. За 2 дугаар группийн маань уншлагатаа тавтай байрал. За та бүхэндээ 2026 оныг дуустлах амьдралын төлөв байдал, за манифест хийж байгаа зүйлс нь хэр явж байна вэ гэдгийг харж өгөх бэлэн боллоо. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалтаа хийцгээе. За энергийн шалгалтаар болохоор зэрэг яг одоогийнхын энергийг харнаа гэсэн үг. Ялангуяа яг нөө манифестныхын талбар дээр ямар хөө энергитэй явж байгаа вэ гэдгийг нь харах гээд байгаа шүү. За тэгээ энэ хэсэг тарах юм бол үргэлжлүүлээ сонсороо, тарахгүй бол 1 3 дугаар группийнхээ энергийн шалгалт хэсгийг сонсоод үзээрэй гэж. За эхний үзэр гарч ирсэн. 2 дахь үзэр. За 3. За. Яг одоогийнх нь энерги нь болохоор зэрэг хэдүүлээ жоохон их юм бодоод байгаа л гэж харагдаад байна. Уул нь бол аятайхан зүйлс дээр аятайхан одоо амьдрал нь бол дайггүй явж байгаа харагдаж байна. Тэ ингээд хийх юмнуудаа хийгээд бас хийж байгаа юмнууд дээрээ чамлалтгүй гоё амжилттай тэ сайхан явж байгаа харагдаж байна. Тэгсэн хэрнээ өөрөө болохоор зэрэг дотроо мэдрээд байгаа мэдрэмжүүд нь айгүй тийм юу байгаад тах шиг байна л да. Ингээд
санаа зовнилтой тий яач хол ий чухал би ер нь зөв юм а хийгээд байна уу буруу юм а хийгээд байна уу энэ гээд яг энэ 10 сэлмээс бол маш их юм бодлогоширж байгаа бодолтой их төөрөлдөж байгаа эрчим бол харагдаж байна. Тэгээд манифестийн талбар дээр болохоор зэрэг бас зарим нэг манифестуудаа аль хэзээ биелүүлж гисэн явж байгаа гэж харагдаж байна тий 2026 оны ихээр одоо төлөвлөсөн ажлуудаа бол эхнээсээ хийгээд явж байгаа нэлээд сайхан бас бүтэмжтэй явж байгаа гэж харагдаж байна ажлууд нь. Тэгсэн хэрнээл дотроо нэг юм хангалтгүй мэдрэмжтэй яваад байгаа. Одоо яг тэр нөгөө нэг манифест хийгдсэн зүйлс нь те бэлчгсэн зүйлс нь магадгүй таны санаанд хүрэхгүй байгаа ч юм уу эсвэл ингээд яг хүснээр ч юм болоогүй ч юм уу айгүй өөр байдлаар манифест хийгдсэн зүйлс нь орж ирсэн ч юм уу тэгэж харагдаад байгаа гэж харагдаж байна. Тэгээ тэрнээс болоод жоохон төөрөлтч гисэн явж байгаа. Тэ сэтгэл хангалуун бус яваад байгаа гэж бол харагдаж байна. Гаднаас хүмүүс таныг харах юм бол айгүй мундаг явж байгаа ч гэдэм юм уу те их юм бүтээсэн хийсэн энэ төр гэж хэлэхээр та болохоор дотроо жоохон тэгэж мэдэрч чадахгүй байгаа даа. Одоо яг нэг тийм юу байдэн штэ ингээ за би яг нэг айгүй тодорхой юм хүссэн те за би одоо юу гэдэг улаан өнгийн ямар маркийн машин байдаг лээ одоо улаан өнгийн за Lexus машин ямар маркийнх чинь те нэг тийм машин авна гэж бодсон байсан чинь тэрнтэй айгүй төстөө мөртлөө арай нэг өөр машин ороод авцсан ч юм уу те. Тэгээ тэрнээсээ болоод ингээд амар сэтгэл хангалуун жоохон чамлалттай байгаа гэж харагдаж байна. Яг хүссэн юм авч чадахгүй байгаа гэх юм уу те. Тэгээ тэрэндээ ингээд жоохон сэтгэл дундуур байгаа гэж харагдаж байна. За сүүлийн үед биш те та бүхэнд маань хуучны хүмүүс айгүй их орж ирээд байгаа ш магадгүй сайхнаас те сайхан одоо ингээд юу гэдэг багын найз нь холбогдсон ч юм уу экс нь холбогдсон ч юм уу зүүдлэгдсэн ч юм уу те тиймэрхүү юм нэлээх болсон байж магадгүй байгаа харагдаж байна. Та бүхний хувьд 6-гийн тоо Азийн тоо байж магадгүй эсвэл та life path одоо нэг амьдралын тоо 6 тоотой хүмүүс байж магадгүй. За бас өөр жижиг сажиг мэдээллүүд гэх юм бол юу харагдаж байна вэ гэхлээр за би жоохон бяцлагаатай сахиусан тэнгэрийн нэг юм надад нэг юм сахиусан тэнгэрийн толгоон дээр тавьсан нөгөө нэг юм цаграг үүдэн штэ тий тийм цаграг амир харагдаад байна. Тэр ямар ч таг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч үсэн тэр орж ирж байна. Тэгээд сайхан бас нөгөөний одоо орон судлалын юм хүмэнд явсан ч юм уу эсвэл тийм кино минь үзсэн ч юм уу баримтат кино үзсэн ч юм уу тийм бас байж магадгүй. Эсвэл амар их од харсан ч юм уу те. За иймэрхүү жижиг мессежнүүд орж ирлээ. Гол цөм мессеж нь болохоор зэрэг ерөөсөө яг нөгөө 100% яг хүснээ биш нэг юм 80% та орж ирээд байгаа амар сэтгэл дундуур байгаа даа гэсэн гол цөм мессеж явж байна. Тэр нь хэрвээ таарж байгаа бол зөв группээс сонгосон байна гэж үзээрэй. За одоо тэ хэдүүлээ 2026 оныг дуустал ерөн төлөв байдал нь хэр байх вэ гэдгийг Oracle хүзэр, тариа хүзэр, Astro Show зэргийн тусламжтайгаар харцгаая. Та бүхний маань хувьд Жонш чулууг сонгосон сонирхолтой санаж ногоон Жонш маань яг юм төвлөрлийг сайжруулдаг гэж байгаа. Тэгэхээр төвлөрөл сайжрах хэрэгтэй байгаа байж магадгүй. За 2026 оныг дуустал төлөв байдал нь ямар хөө байх вэ гэдгийг бид хэлж өгнө. Сахиусуудаа баярлалаа. За энэ хөзрөөний чи opportunity гэдэг хөзөр гарч ирсэн байна. Боломж гэдэг хөзөр гарч ирсэн байна. За ногоон Жонш. За окей. За Oracle хөзрүүдэд татъя. Би хөзрүүдэд бүгднгийн татчаад нэг мөсөн ажиллагаа хийнэ гэж бодоод байна. За main female эмэгтэй хүний дүр орж ирж байна. За тэрслүү хүн гэдэг хөзөр гарч ирж байна. За сүүлийн Oracle хөзөр. Сүнсний сэрэлт. За тэгээд Astro Show-га хаяа. 2026 дуустал группийг. Jupiter бархасад гарч ирж байна. 2 дугаар гэр. За тэгээд загасны орд. За
2026 оны дуустал бол ерөнхийдөө айгүй сайхан байна манайха. Ногоон жонш манд бас мөнгө төрийг илтгэдэг. Ер нь 2026 оны сүүлээр орлого айгүй нэмэгдэх төлөвтэй байгаа харагдаж байна. Тэгээ дээрэс нь гоё шинэ боломж орж ирж магадгүй байгаа харагдаж байна. Хоёрдугаар гэр дээр парасайт гарч ирсэн гэхлээр зэрэг та бүхний эзэмшдэг зүйлс олширч магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ таны өмчийн зүйлс олширч магадгүй харагдаж байна. Энэ нь одоо та хэдэн настай хүн, хэр боломжтой хүн гэдгээс шалтгаалаад айгүй өөр өөр байх бах. Хүүхдүүдийн хувьд бол жишээлбэл утас ч гэдэм үү, хувцас ч гэдэм үү тийм байх бол арай одоо 30 40 гарсан хүмүүсийн маань хувьд бол байр машин шинэ олширх тий тиймэрхүү юм болоод явах боломжтой байгаа харагдаж байна. Ер нь бол яг энэчнээс би энийг ингээл дээшээ ингээд тавьсан чи айгүй гоё мессеж энэчнээс гарч ирсэн. Ногоон жонш буюу одоо энэ шинэ боломж тий мөнгө төрөө нь ингээ орж ирээ тий энэ нь өөрөө ингээ шинэ боломж гэдэг ингээд айгүй тийм одоо windfall of abundance буюу маш их хэмжээний мөнгө орж ирэх гэдэг юм уу тийм юу бол орж ирж байгаа энэчнээс мессеж бол надад харагдсан байхгүй юу? Энэ чулуу хөзөр хоёроо холбоод харахад гэхдээ энэ зүйлс ямар байдлаар орж ирэх вэ гэхээр ерөнхийдөө бол бүр ухтаа бол таны энерги эрчим нээгдэж байгаа одоо таны магадгүй санхүүгийн урсгал ч юм уу тий одоо тэр баяжих тэр сав гэж байдаг бол тэр савны таглаа ингээ гой нээгдэж өгж байгаа харагдаж байна. Энерги эрчмийнхээ хуулиар тий зүгээс бол тэгж харагдаж байна. За тарай үзрүүндээ нээж харъя. Page of Swords буруу орж гарч ирсэн. Four of Cups буруу орж гарч ирсэн. За энэчнээс ингээ харахад биш үү те. Та хэдийн маань амьдрал ерөнхийдөө сүүлийн үед жоохон тогтвортой байсан бол 2026 оны сүүлээс те 9, 10, 11, 12 дугаар саруудад нэлээд өрнөл дахиад ихсэж магадгүй харагдаж байна. Угаасаа астрологийн байрлалаараа тийм байгаа тийм ээ. Нөгөө нэг хэртэл мэртэл маань одоо ингээд явагдаж байгаа учраас ер нь нэлээд өрнөл ингээд идэвхжиж эхлэх болно. За тэгээд ямархуу өрнөлүүд орж ирэх вэ гэхлээр зэрэг мэдрэмжийн хувьд хэдүүлээ жоохон нэг юм заслах хэрэгтэй байгаа харагдаж байна. Төвлөрөл маш их хэрэгтэй байгаа гэж түрүүн ярьжсэн. Тэр маань яг энэ буугаад хүрээд ирлээ. Юмд айгүй амархан сатаарах гад байна. Энерги ийш тийшээ цацагдаад за хүүхэд за ажил за одоо гэр бүл за орон гэр гээл те хүүхдүүдийн хувьд за тэр ч найзууд тэр ч хичээл тэр ч юу гэд ингээд нааша цаашаа айгүй их юм самартах гад байгаа эрчим болвол айгүй бүрлдсэн явж байгаа харагдаж байна. Тэрийг жоохон засаж өөрийгөө тайвшруулж төвлөрүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд яг одооноос ахуулаад төлөвлөгөөгөө яг сайн гаргаа гэж байгаа байхгүй те. Яг юун дээр хамгийн сайн төвлөрөх юм. За энэ 2026 оны дуустал үлдсэн байгаа нэг 4-5 сарын хугацаанд те юуг амжуулах уу, юу хамгийн чухал юм те тэрэн дээр яаж төвлөрөх юм, яаж ажлуудаа хийх юм, зохицуулах юм. За 12 сард жишээлбэл манай одоо монголчууд ч айгүй их өвөл зугаалга монголоор явдаг болсон тиймэрхүү юм бэлдэж байгаа бол тэрнийхээ мөнгийг эртнээс бэлдэх те билет авах хэрэгтэй байгаа бол авах те баяр маяртай эртнээс бэлдэх гэх иймэрхүү юмнуудаа маш сайн одоо ном журмынхаа дагуу айгүй тийм чанга бүсээ чангалсан байдалтай айгүй тийм бэлэн байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол яг жилийн сүүлээр амар хүчээ шавхаж ядрах магадлалтай байгаад байна яг одоогоор. Тэнгүү таад маань айгүй зөрүүд байгаа байхгүй юу ингээд яхав тэгж байгаа л болно нэ зингэж байгаа л болно гэзгээд ингээд таны дотор нэг юм сахилгагүй 15 6 настай хүүхэд байгаад байна. Тэ ингээд хичээлээ цалгардуулдаг тэ жоохон ингээд ээж аваахаа үгнээс зөрдөг нэг тийм юм байгаад байна. Тэрэн дээр жоохон анхаарлаа хандуулж энэ 15 6-тай одоо өсвөр насны хүүхдийг дотроо байгаад тэр хүүхдийг айгүй хайрлаж харин ч ингэж ажиллах те төлөвлөгөөтэй байх чинь өөрөө сайн зүйл юм а гэдгийг нь айгүй ойлгуулах хэрэгтэй. Тэр нэг юм дотоод хүүхдийн ажил гэж байдаг шиг дотоод өсвөр насны хүүхдийн ажлыг хийх хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. За 26 оны дуустал нэг эмэгтэй хүн таны амьдралд нэлээд том үүргийг гүйцэтгэх болно. За энэ хүн танд болохоор зэрэг энэ боломжийг авчирж өгөх хүн байж магадгүй байгаа харагдаж байна. За энэ хүн дээр нэмэлт мэдээллийг авъя. Энэ ямар хүн юм болоо? Ямар хөө байдлаар орж ирэх гээд байгаа юм болоо? Ямар учиртай хүн юм болоо? За ганцхан хүзэр авъя шүү сахасуудаа. Нэг нэгээр навнаа. За баярлалаа. 5-ын саваа гарч ирж байна. За дахиад нэг хүзэр татъя. За энэ гарч ирж байна. Queen of Swords гарч ирж байна. За энэ эмэгтэй болвол жинлүүр хумах болон эхрийн ордны эмэгтэй байж магадгүй харагдаж байна. Энэ эмэгтэй биш үү те.
тэмцээнд орох ч хүмүүс байгаа бол тэмцээний шүүгч эсвэл тэмцээний одоо коуч буюу дасгалжуулагч тийм хүн байж магадгүй сэтгэл зүйч хүн байж магадгүй эсвэл ямар нэгэн ментор хүн байж магадгүйгаа харагдаж байна. Тэгээ танд болохоор зэрэг ерөөсөө ийм одоо шин санаануудыг өгөх хүн байгаа байхгүй энэ хүн маань танд баахан шин санаануудыг өгөөд ингээл яасын тэгвэл яасын тэрэн дээр ингүүл яасын гэдэг танд айгүй тийм зөвлөх төрлийн хүн байгаад байна. Энэ хүн танаас бол ахмад насны хүн байж магадгүй заавал биш гэхдээ тийм байж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ танд бол нэлээд юм зөвлөгөө заавруудыг бол өгөхөөр байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүний үгийг ерөн сонсоод энэ хүний хэлж байгаа зүйлсийг нэлээд сайн бодох хэрэгтэй шүү. Тэгж чадхан бол энэ хүн танд нэлээд том юм гоё шин санаа бодолтой тиймэрхүү юмнуудыг бол өгөх болно гэж харагдаж байна. За тэгэнгუутаа сүнслэг сэрэлт enlightenment буюу одоо за яг хөө энийг сүнслэг сэрэлт гэж бүр гэгэрэл гэж хэлнэ л дээ. Гэгэрлийн шат бол нэг ахаар байгаа харагдаж байна 2026 оны сүүлээр та ямар нэгэн зүйлийг аягүй сайн ойлгож магадгүй одоо шинэ ойлголтыг хүлээж авах те шинэ ийм ухаарал бас амьдралд нь орж ирэх гээд байгаа харагдаж байна. За энэ нь болохоор зэрэг эргээд энэ загасны орцтой маань холбогдоод явчихж байна. Ер нь бол 2026 оны дуустал та бүхний хувьд 70,000 гаруй нөлөө тодорхой хэмжээнд бол аливаа амьдралынхаа бүх талбарууд дээр бол явж байна. Тэгэхээр яаж ийнвэ гэхлээр зэрэг жохон толгой ирэх гээд төрөлтөх гээд байж магадгүй. Гэхдээ энэ төөрөгдөл энэ толгой эргэлттэй юм учир битүүлэг зүүдлэгдэх те янз бүрийн юм синхронууд буюу давхцлууд мэдэгдэх хэмжлэн иймэрхүү юм шинж тэмдгүүд агүй их илрээд байж магадгүй эсвэл ингээл зүгээр байж байгаа л юм сонин юм хүм тохиолдол те тэр нь юутай холбоотой гэхэлэр зэрэг таны хувьд сүнсний хөгжил идэвхтэй явагдаж байгаатай холбоотой тэр нь болохоор зэрэг нэг юм шинж тэмдэг маягаар танд орж ирээд байгаа шүү гэдгийг сануулж байгаа. Айх хэрэггүй, сандрах хэрэггүй, хитрхи их одоо нөгөө нэг учрыг ингээл тайлах гал улам өөрийгөө төрөгдүүлээд авах ерөөсө хэрэггүй. Зүгээр сайхан сахиусууд маань те ертөнц маань надтай ойрхон байгаа байна гэж хүлээж аваад эвтэйхэн зүгээр тэрийг хүлээгээд аваад явчих хэрэгтэй. Тэгэхгүй ингээл нөгөө нэг энэ юу гэсэн юм болоо гэд дэндүү их ухаж бодоод хам бол улам төөрөлтөх гээд байж магадгүй шүү. За загасны орны нөлөө байж байгаа учраас. Тэгээ бас нэг орж ирж байгаа мессеж нь болохоор зэрэг өөрийнхөө бодит амьдралаас жоохон зүхтах гад байж магадгүй. Тэгээ кино амирх үзэл эсвэл видео тоглоом тоглодог бол видео тоглоомод эндүү ихээр тоглоол ч юм уу те ингээд бодит амьдралтайгаа нүүр тулах хүсэлгүй учраас ингээд янз бүрийн байдлаар жоохон зүхтах гад эсвэл амар шоодож байж магадгүй. Тэрийг айгуу гоё тэнцвэртэй авч явах хэрэгтэй. Мэдээж хэрэг зарим нэг тохиолдолд бид нэр тэгж зүхтааж те толгоогоо мэдрэлийн системээ амраахан зүүн хэрэг гэхдээ хитрхи удаан тэгж болохгүй. Тэрийг айгуу сайн залуурахтай авч явах хэрэгтэй. Ер нь бол энэчнээс харж байхад энерги жоохон ийш тийшээ тарцсан байгаадаа харагдаж байна. Гэхдээ ерөнхий дүр зураг аваад үзэх юм бол хичнээн ингээ жоохон самгардж байгаа ч гэсэндээ 2026 оныга дуустал таад маань хүссэн зүйлсээ бол хүлээж аваад ялангуяа мөнгө төгрөг бол орж ирэх магадлал айгүй өндөр те гоё шинэ худалдан авалт хийх магадлал айгүй өндөр байна. Шинэ боломжууд орж ирж байгаа харагдаж байна. Өөр бусад хүмүүсээр дамжуулаад шинэ санаанууд орж ирж байна. Гэхдээ таад маань одоо зүрхнийхээ угт нэг юм жоохон төөрөлц одоо юу болоод байгааг сүл рүү ойлгохтой болох те тиймэрхүү мэдрэмж бол нэлээд давмгай явахаар байгаа харагдаж байна шүү. За тэгээ сахиусуудын гол одоо зөвлөд байгаа юм нь юу вэ гэхэлэр зэрэг энэ хугацаанд энэ өөрийнхөө дотоод өсвөр үеийн хүүхэдтэй жоохон ажиллаад өгөх хэрэгтэй. Өсвөр үеийн үедээ та юу хүсдэг байсан, ямар дуу сонсдог байсан тэднийгээ эргүүлж сонсоод үз. Өөрийнхөө тэр 15 6 настай үеийнхээ дүртэй ярилцаад үз. Түүнийгээ тайвшруул, аргад те тиймэрхүү юмнууд нэлээд сайн хийгээд өгвөл энэ үеийг бол сайхан амжилттай сайхан давах ч байхавтай одоо амжилттай сайхан өнгөрүүлэх боломжтой байгаа харагдаж байна. Бас олон зүйл бол сайхан байхаар бол харагдаж байна манайхаа. Тэ тэгэхээр хитрхийг санаа зовнох хэрэггүй бас юмыг дэндүү амар ухаж ойлгох гэдэг төрлийн хүмүүс байна. Бити тэгээ зүгээр гол нь мэдрэмжээ сонсоод тэгээд өөртөө болон одоо сахиус ертөнцтэй итгэх хэрэгтэй байгаа харагдаж байна. Тийм. Тэгээд нэгэнд бархас байд гарч ирсэн учраас угаасаа цаад маань цаанаас айгүй тийм азтай одтой ивэл өндөртэй байх болно. Тийм учраас бити санаа зов.
гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ сайхан төвлөрөх юмнуудаа төвлөр одоо структур буюу те нэг юм аягүй сайн бүтэцтэй төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгээ төлөвлөгөөнийхөө дагуу хитрхи амар шивүү төлөвлөгөө битгий гаргаарай. Зүгээр ерөнхийдөө за ингээ 26-ны дуустал яг энэ ажлуудыг зайлшгүй амжуулах хэрэгтэй гэд тэднийг яг тодорхой болгоод зорилтуудаа тодорхой болгоод явах хэрэгтэй. Тэр хэсэг нь аягүй суларсан байгаа. Одоо жилийн дунд үед жилийн эхэнд бол ингээл те яг за ингээ бодсон байсан бол тэрийг ингээ хийж явж байгаа сүүл рүүгээ энэ 100 мунаар ингээ жоохон назгаарсан байж магадгүй. Тэгээд ингээ жоохон энергинд харсан багтаа харагдаж байна. Тэрийг одоо жоохон буцааж аваад тодорхой хэмжээнд өөрийгөө буцаага сахилах баттай болгох нь аягүй чухал байна. Төлрүүлэх хэрэгтэй байна өөрийгөө. За окей. Гол мессежнүүд маань бол тэгж гарч ирж байна. За одоо хэдүүлээ нарийн мессежнүүдээ авъя. За тэрийг болохоор би Spacious тариагаас авах болно. За Spacious тариагаас юу асуух вэ гэхээр зэрэг ажил карьер дээр орж ирж байгаа өөрчлөлт болон хүн хоорондын харилцаан дээр орж ирж байгаа өөрчлөлтүүдийг харна. За. Жохон харанхуй болоод байна уу? Би гэрлээ асаая. За импресс гарч ирсэн. Вау, гоё шүү. Манайхан гоё. Тийм ээ, ажил карьер дээр ялцчихгүй амжилттай бизнесийн орлого сайтай байхаар харагдаж байна. Бизнес хийдэг хүмүүс маань сурдаг хүмүүс маань ч гэсэндээ ер нь хангамж сайтай байхаар харагдаж байна цаанаасаа. За Child of Swords болон Child of Pentacles буруу гарч ирсэн. За ингэж манайхан таад маань жоохон төвлөрч чадахгүй янз бүр болох магадлалтай байна. Тэгсэн ч гэсэндээ цаанаасаа л бүр нэг юмнууд нь ингээ амар гоё бүрдээд орлого бол яалтчгүй нэмэгдэгээр харагдаж байна. За би гэрлээ асаач халаа. Жоохон гэлбэж магадгүй уучлаарай манайхаа. За окей. Тэгээд жоохон самгарсан ч гэсэндээ жоохон учраа олохгүйсэн ч гэсэндээ яаж хийж байгаа цаанаасаа бүх юм чин гоё сайхан бүрэлдээд явчихна. Ажил карьерийн талбар дээр ер нь нэг их аагаад авах зүйл байхгүй байгаа даа. Яг хоёр сануулга орж ирж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр зэрэг хэлж байгаа үгээ сайн бод гэж энэ ажлын талбар дээр яг юу яриад байгаа вэ гэдгээ үгээ сайн цэгнэрэ гэж хэлж байна. Тэгэхгүй бол бас шал дими юм амар ярих гадэж магадгүй. Надад нэг тийм амар чалчаа энерги орж ирээд байна. Ажил дээр ингээд ялангуяа офис мовстай ажилтдаг хүмүүс маань ажиллаа хийж чадахгүй хүмүүстэй чалчаад байдаг шүү дээ заримдаа. Яг нэг тиймэрхүү юм амар их тохиолдож магадгүй. Тэгээд мөнгө төгрөгийн талбар дээр мөнгө их орж ирж байгаагаар нь үрэх гээдэж магадгүй. Тэрийг сайн хянаарай. Гэхдээ надад танаа группээс нэг юм амар тийм задгаа ирчим орж ирээд байна. Таад маань ер нь нэг юм жоохон бие сул тавьсан байгаа ч юм уу. Тэр нь бас тэгтээ нэх буруутахгүй заяа. Зүгээр бүр улаан цайм ингээд алдаатай юм хум гаргачихгүй тэрнээсээ сэргийлээрэ. Гэхдээ ер нь нэг юм жоохон бие сул тавьсан жоохон юм санаа амар байх нь өөрөө зөв шүү гэж хэлээд байна сахиусууд нь. Тийм ч учраас ер нь ингээд энэ цаанаасаа бас юу яагаад байгаа байж магадгүй энерги ирчим нь гоё засраад тэг хитрхийн нөгөө амар их бодоод байснаа болж молоод ингээд хитрхийн их юм ургуулж бодоод байснаа ингээд болоод ирэнгууд цаанаасаа энерги маань одоо зөвшрээд сайхан тайвшраад тэгээд илүү гоё нээлттэй болж байгаа байж бас болно. Гэхдээ тэглээгээ дэндүү бүсээ суллаад те хамаагүй мөнгөө цацаал хамаагүй юм чалчаад ингээд иж болохгүй шүү. Тэрийгээ жоохон цэгнэж өгөөрэй. Цэгнэх юмнууд дээр цэгнэ шүү гэдгээ битгий мартаарай. Гэхдээ яг одоо тун удахгүй ерөн таад маань нэг юмд дэндүү их санаа зовхоо болно. Тэр нь өөрөө зөв зүйл байх болно гэдэг сахиусууд нь хэлээд байна шүү. За окей. За одоо болохоор хүн хоорондын харилцаагаа харцгаая. Дахиад Lovers гэх. Нэгдүгээр групп дээр бас Lovers гарч ирсэн. Манай хоёрдугаар группийн маань нэгийг сонгох уу, хоёрыг сонгох уу гэж бодоод байсан байж бас магадгүй байгаа харагдаж байна. За. Хүн хоорондын харилцаан дээр нэлээд юм тохиолдохоор байгаа харагдаж байна. Заримын хувьд хин нэгнээс салах шийдвэрийг гаргаж магадгүй байгаа харагдаж байна. Энэ нь найз ууж болно эсвэл одоо нэг амар доктортой биш харилцаанууд дээр ер нь салах хүмүүсээсээ салах болно гэж харагдаж байна. Энэ 2026 оны дуустал. Тэгээ энэ нь болохоор зэрэг та ерөөсө төлөвлөөгүй байжгаад дуусгах шийдвэрийг бол гаргана гэж харагдаж байна. Тэгэхээр энэ дунд за доктортой харилцаа тэгээ угаасаа тэртээ тэргөө салахгүй ойлгомжтой харилцаанууд дээр бол санаа зовох хэрэггүй. Гэхдээ нэг юм дэнчгэнсэн найзын харилцаа, дэнчгэнсэн түншийн харилцаа, дэнчгэнсэн хосын харилцаа тиймэрхүү юмнууд дээр бол ер нь гинтийн байдлаар таны ерөөсө бодоогүй байсан зүйлс тохиолдоод түүнээсээ улбалаад ер нь явах шийдвэрийг гаргаж байгаа харагдаж байна.
Гэхдээ энэ нь өөрөө маш сайн зүйл байх болно гэдэг сахиусууд нь сануулад байна. Ерөөсөө энэ дээр айх зүйл юм байхгүй. Угаасаа таад маань мэдэж байсан зүйлэл тохиолдох болно тий. Ерөнхийдөө л хүнийг дотроо за энэ хүн худлаа да гэд бодсон байдэн штэ. Тэгэнгუთ яг тэр нөгөөнийг яг үйл хөдлөлөөр бүр батлагдаад тэгээд за окей дуусгая да гэд дуусгаж байгаа харагдаж байна. Тэгээд энэ салалт бол нэг амар өвдөлттэй салалт бол байхгүй гэж харагдаж байна. Угаасаа л амар ойлгомжтой болсон. Яг тухайн үедээ муухай санагдаж ч гэсэндээ сүүлд нь 1 сарын дараа 2 сарын дараа гэхэд энэчнээсээ бушуухан шиг айгүй хурдан буцаад зүгээр болчихно. Тэгээд угаасаа л эргээд бодоход ер нь л дууссан байсан харилцаа юм байна дөө гэж мэдрэх болно гэж харагдаж байна. За хүн хоорондын харилцаан дээр Oracle үзэж татъя. Soul болон past lives гэдэг үзэг гарч ирсэн байна. Тийм хардаа ийм байна. Энэ харилцаа болохоор зэрэг нэг юм таны одоо энэ дуусгах харилцаа болохоор нэг тийм одоо өнгөрсөн амьдралтай холбоотой эсвэл бүр урд настай холбоотой байж болно заяа. Тэгээд энэчнээс ингээд суралцах юмнуудаас сураад дуусч байгаа учраас энэ харилцаа дуусч байгаа. Тэгээд таныг дараагийн шинэ хүнээ одоо хүлээж авах, шинэ найзыгаа, шинэ түншээ, шинэ хосоо хүлээж авахд таныг бэлдэж байгаа учраас тохиолдож байгаа үйл явдал. Энэ бол баярт үйл явдал юм шүү гэд надад бол айгүй тийм хөнгөн энэ мессеж орж ирээд байгаа байхгүй амар хөнгөн орж ирж байна. Тэрнээс биш ингээл бүр амар заримдаа ингээл яана одоо хүн салан бална гэж хэлэх амар хэцүү гэж санагддаг. Гэтэл ерөөсөө тийм биш байгаа даа. Энийг та өөрөө мэдж байгаа, мэдчихсэн, сэтгэлийнхээ мухарт угаасаа бодцсон, мэдэрсэн яваад нэлээд удацсан байсан харилцаа байна гэж харж байна. Тэгээд энэ хүнээсээ бол нэг хүмүүсээ харилцаагаа таслаад өөрийгөө шинэ хүмүүстэй бол бэлдэж эхлэх болно 2026 оны дуустал хүн хоорондын харилцаан дээр. Тэгээд энэ маань эргээл өөрөө энэ бархас үдийн энерги буюу тэлэлттэй холбоотой гэж гарч ирж байна. За окей. За одоо болохоор зэрэг хэдүүлээ. За манифест нь хэр явж байгаа вэ? За 2026 онд 2026 оны ихээр тавьсан зорилтууд те тэдгээр маань одоо ер нь ямар хуу шатан дээр яваад байна вэ гэдгийг харъя. За тэгээ түрүүн бас нөгөө айгуу сонирхолтой мессеж гарч ирсэн. Яг юмаа ингээд нөгөө нэг 100% дээр авч чадахгүй байгаад байна гэсэн шүү дээ. Тэр нь ямар учиртай вэ? За ер нь ихэд ойлгомжтой болчлоо дөө. Энэ үедээ ерөөсөө л хитрхээ их яарснаасаа болоод хитрхээ их цаг хугацаанд баригдсанаас болоод та бүхэн маань яарч шийдвэр гаргадагтай холбоотой байна гэж гарч ирж байна. Ерөөсөө л манифест хийж байгаа зүйлсээ яг 100% дээр нь одоо яг үнэхээр төсөөлснөөрөө бодснороо авах хүртлэх хүлээж тэсгүй байна гэж байна. Ерөөсөө л тэр тэгэл болоо. Хүлээж тэсгүй байна. Зүтгэж жагаад яаж иж агаад одоо би бүр яг өөрийнхөө төгсийг авнаа гэж бодоод хүлээж болох байтал наан нь гарч ирсэн одоо өгөөшөнд орчоод байна гэсэн байхгүй өгөөшийг авчаад байна гэсэн. Яагаад вэ гэхээр зэрэг хүлээж тэсгүй байгаа учраас. Тэгэхээр одоо зөвхөн 2026 онд бити баригдаа. Яг одоо тэр манифест хийж байгаа зүйлсээ төгсөөр нь хүлээж авах тэр орон зайг өөртөө бэлт тэрийг одоо ертөнцөөсөө хүс би яг 100%-ийг одоо яг л хүссний яг л тэр хүссэн зүйлээ яг л хүсснээр нь би авах ёстой гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй бай. Тэрэн дээрээ төвлөрд тэгж чадах юм бол юмцчин болвол таны хүснээр ч юм бол орж ирнэ. Жохон цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь бол энэ ч ингээд жохон одоо сорилт маягийн баадаг хахгүй тий ингээд 100% дээрээ үнэхээр яг хүлээх нү эсвэл 80% дээр тий одоо энийг болохоор англи хэлээр settle хийнэ гэж хэлдэг. Одоо өөрөө чамлж байгаа юмгаа сонгох тий хүмүүс одоо хосын харилцаан дээр бас айгүй их юм алдаа гаргадаг. Ингээд энэ хүн жоохон тийм биш дээ гэж бодож байгаа мөртлөө үерхчдэг тий тэр чинь settle хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэрнээс биш яг 100% юу биш. Тэгээ яг тэрэн дээр нь алдаа гараад байгаа тэр чинь л одоо тань ингээ мэдрэгдээд байгаа шүү гэж аа. Тэгээд өөрийнхөө хүчийг ерөнхийдөө амар мартцсан байгаатай бас айгүй холбоотой. Та өөрөө ямар хүчтэй вэ гэдэгтээ итгэхгүй байна. Бушуухан шиг энэ 80%-ийн тий улаан өнгийн машин биш цагаан өнгийн машин олдчлоо. За гэхдээ нэг маркийн юм чинь тэр улаан нь олдоочгүй ч цагааныгаа л авч идөө гэ улааныг хүссэн мөртлөө цагааныг нь авчдаг. Тэгээд дараа нь тэрэнд сэтгэл хангалуун байгаад байдаг.
Тийм юм болоод байна. Дээд нөгөө нэг одоо харамчгүй хоёр төлнө гэдэг үг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг зүйлэл энэ болоод байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ сахиусууд нь болохоор зэрэг та хэдийг арай илүү төвчээртэй байгаад үгүйсээ арай илүү одоо тэр төгсцүүлэх хүлээгээсэй гэж хүсэж байгаа. Тийм л одоо сануулга, тийм л хичээл энд яваад байна гэсэн үг. Тэрийг нь ойлгочих юм бол нэг их одоо зовоод ах зүйл энэ байхгүй. За, Oracle үзэрд нэгийг татъя. Сахиусууд нь өгөх мессеж өгнө. Manifest хийх зүйлс дээр нь. There's something better. Тэр хардаа. Иннээс илүү гоё зүйл байгаа шүү дээ гэдэг аахгүй. Таны тэр хүсэж байгаа тэр 100% зүйл чинь байгаа шүү дээ. Тэнгууд таад маань нааталт нь ингээд санаа амарчаад байна гэсэн ерөнхийдөө. Тэгснэ дараа нь тэрэндээ өөрөө ороогдоод чамлаад ингээд байгаа гэсэн үг шүү. За юм байна манайхаа. Окей. За ингээд нээлттэй уншлага манд дуслаа. Одоо нэмэлт рүү орно. За нэмэлтээрээ юу асуух вэ гэхлээр зэрэг за юуны төрөнд энэ манифест хийх дээр заяа. Та хэдийн маань хувьд яагаад ингээд анханасаа одоо чамлж байгаа зүйл дээрээ буучаад байдаг вэ? Чамлдаг зүйлээ сонгоод байдаг вэ гэдэг тэр шарах нь яг ямар шарах юм бэ гэдгийг харж өгье. За тэгээд 2026 оны дуустал одоо яг 100% тэр төгс гоё зүйлээ олж авахын тулд ямар алхмууд хийх ёстой вэ гэдгийг харж өгье. За түрүү нөгөөний хүн хоорондын харилцаан дээр салалт харагдаад байна гэсэн тэрэн дээр илүү лавшруулсан гүнзгий мэдээллийг авч өгье. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг сүнслэг талаас эфирт ямар зүйлс одоо 2026 оны дуустал тохиолдож байгаа вэ? Таны амьдралын хүрээнд те. Тэгээд энэ зүйл нь одоо бодит амьдрал дээр яаж танд мэдрэгдэх вэ гэдгийг харж өгөх болно гэсэн үг. За ингээд нэмэлтийг авах гэсэн бол pinned comment буюу хамгийн ихний коммент дөрвөлдөөс холбоосоор ороод зааврын дагуу худалдаа авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг. Энэ хүртэлх мэдээлэл нь бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл муу юм гэдгийг битгий мартаарай. За тэгээ энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнд томоос томжилтыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзцаа бүгдээрээ баяр таа. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтай морил та бүхнийхээ 2026 оныг дуустлах энергийн төлөв байдал манифест хийж байгаа зүйлс нь хэр болж байна вэ гэдгийг харахад бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалтаа хийцгээе. За энергийн шалгалтаар болохоор зэрэг таны одоогийн бодол мэдрэмж болон за манифест хийж байгаа зүйлс дээр ямар хуу бодол сэтгэл мэдрэмжтэй явж байгаа вэ гэдгийг харах болно. Тэгээд энэ хэсэг таарах юм бол зөв группээс сонсон байна гэж үзээд цааш нь үргэлжлүүлээ сонсоорой. Таарахгүй бол 1-2 дугаар группийнхээ энергийн шалгалт хэсгийг сонсоод үзээрэй гэж зөвлөж байна. За энергийн шалгалтаа хий. 3 дугаар группийнхэн шууд эмперор гарч ирж байна. За 10-ийн сава. За тэгээд аяны тамга буруу ард гарч ирсэн байна. За таад маань яг одоогоор нэлээд ядралттай яваад байгаа гэж харагдаж байна. Нэлээд ядралттай, жоохон эгондоо баригдаад би чадна гэд өөрийгөө зүтгүүлээд байгаа юм болов би чадах хэвээр би болгох хэвээр гэж бодоод өөрийгөө нэлээд шахаж байгаа энерги энэчнээс бол ажиглагдаж байна. Тэрнээс бол болоод зүн совин жоохон буурсан байгаа, мэдрэмжээ жоохон мэдэрч чадахгүй байгаа, гүндээ хүрч чадахгүй, өөрийнхөө сэтгэлийн гүнд хүрч чадахгүй дандаа нэг юм гүйхэн байдлаар өөртөө харилцаад байгаа, бодлын түвшин, сэтгэл хөдлөлийн түвшинд харилцаад байгаа, мэдрэмжийн түвшинд харилцаж чадахгүй байгаа гэж харагдаж байна. За гэхдээ биш дээ таад маань мундаг байна. Ер нь бол манифест хийж байгаа зүйлс дээрээ өөрсдийнхөө хүчийг аягүй сайн мэдэрж байгаа, бүгдийг нь болгон чадна гэсэн нэлээ юм чанга хатгацсан зорьцсон явж байгаа гэж байгаа. Чамлахаар чанга хатга гэдэг шиг яг тэрийг ингээд аягүй дотроо мэдэрсэн. Тэ би яаж хийж байгаад одоо зорилготой хүрнэ гэж шүд зууцсан явж байгаа харагдаж байна. Тэгээ тэрийгэ магадгүй жоохон хитрүүлээд хитрхи удаан шүдээ зууснаас болоод ирөө өвдөж байгаа гэдэг шиг тэ ингээд ядарсан явж байгаа харагдаж шүү манайхаа. Энерги нь жоохон дуусгаад байгаа харагдаж байна. Хитрхи олон юмнуудыг зэрэг зохицуулах байгаа харагдаж байна. За тийм тэгээ манифест хийж байгаа зүйлс дээр болохоор зэрэг хэдүүлээ манифест центрээс залхацсан байгаа харагдаад байна. Йоо манифест гэдэг чинь худлаа юм байна. Манифест хийхгүй ер нь одоо 27 онд бол хүсэл мөсөл шивнэхгүй гэж бодож модцсон явж байгаа бас харагдаж байна. Тэр нь болохоор энэ одоо энергийн талаасаа гэхээс илүү бодлын түвшинд болоод байгаа зүйл яг сэтгэлийнхээ мухарт болохоор зэрэг манифест гэдэг зүйл бол үнэн байдаг хүн ингээ хүснээ биелүүлдэг гэдэгт бол 100% итгэдэг байгаа аахгүй гэсэн мөрчлөө нөгөө ядраад энерги гэрчим дутагснаас болоод тийм юм бодхоос дургуун хүрсэн явж байгаа гэж харагдаж байна.
Тэгээ яг үннийг хэлэхэд та энэ тариа уншлагыг сонсохоор орж ирсэнд бол би жоохон гайхаж байна. Тэгээ ер нь худлаа юм байна гэх нэг юм жоохон гэсэн байдалтай тий. Тэгээ за юу ч гэсэн сонсоод үзье гэдэг нэг бараг дуртай дургу орж ирсэн байж магадгүй харагдчих. Тэгээ за тэгээд ер нь л ингээд айгу ядарсан л байгаа харагдаад байна да манайхаа. За энэ бол цөм энергийн явж байна. Юу нь болохоор жижиг сажиг мэдээллүүд гэх юм бол байна штэ. Будаа яг одоо будаа агшааж байгаа ч юм уу эсвэл будаа идж байгаа хүмүүс байж магадгүй. Будаа ямар ч байсан толгойд орж ирж байна. Эсвэл будаа мудаатай зан үйл хийсэн байж магадгүй нөө. Эсвэл тагтаа хоолуулсан ч юм уу. Тэгсэн бас байж магадгүй. Тагтаа эсвэл амтан хоолуулсан ч байж магадгүй. Гэтэ нэг юм их будаа л харагдаад байна заяа. За их будаа гэхлээр зэрэг бас мөнгө төгрөг сайжрах гэдэг юм болоо. За яг хаа за тэрийг дараа нь болъё тийм ээ. За өөр бороонд цохиулсан хүмүүс байх шиг байна. Бороонд цохиулсан, бороонд норсон, заримын хувьд бүр нөгөө нэг шалбааг цацуулсан байж магадгүй машины. Монголд одоо бороо орж байгаагүй би сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг таны энэ видеог үзэж байгаа цаг хугацаанд учраас тэр нэг хамаагүй байх. За тийм их мессежүүд гарч ирж байна. Нарийн мессежнүүд нэг их гарч ирэхгүй байна. Өөрөө цөм энерги нэлээд нарийн мессеж гарч ирсэн л те. Жохон ядралттай, юмнаас ингээ хашраад байгаа. Тэгээд үүнд бол мэдээж яриг сүнслэг зам, манифест энэ төр бас орцсон явж байгаа. Шал худлаа мудлаа гэж бодсон. Эсвэл ингээ бодох гэж хүсэхгүй байгаа. Тэ яг тэр чинь явж байна. За энэ бол энергийн шалгалт байлаа. За одоо хэдүүлээ. 2026 оны дуусталх төлөв байдлаа харцгаая. Тэгээд Oracle хүзөр Astro Show зэрэгээрээ харах болно. Та бүхний маань сонгосон ч болохоор энэ Celestate гэж болов. Celestate гэж чулуун маань болохоор зэрэг аягүй тийм одоо дээд түвшний эрчимтэй байдаг гэх юм уу? Сахиусан тэнгэрүүдийн аягүй тийм цэвэр одоо дээд эрчимтэй байдаг гэж хэлэх юм уу та? Тэгэхээр одоо зүүн совин мовин тий тэгээд энэ оюун ухаан зэргийг бас одоо тэжээдэг тийм төрлийн чулуу байгаа. За тарай хүзрөөний харцгаая. Энэ 26-ны дуустал. За Queen of Pentacles. Death хүзэр гарч ирж байна. Magician. Wow. Яалтч 2026 оны сүүл хэсэг айгүй тийм чухал байгаад байгаа харагдаад байгаа айгүй сонио. Яг уу тэр маань эргээд нөгөө юутай холбоотой байж болно л доо. Одоо хэртэлтийн нөлөө мөлөөтэй холбоотой байж болно л доо. Яг одоо хэртэлтийн хонгил явж байгаа. 9 сарын дундуур хүртэл ер нь үргэлжлэнэ. Тийм тэрнтэй холбоотой байж болно л доо. Гэхдээ ямар ч байсан 1-2 дугаар групп төр ч гэсэндээ одоо яг жинхэнэ өрнөл одоо л явагдах гэдэг шүү л гэж гарч ирээдсэн. Та хэд дээр мөн ялгаагүй байна. За би бүх юмнуудаа бүх хүзэр мүзэрнүүдээ бүгдийг нээж агаад нэг мэс уншина. Spirituality за энэ solitude гарч ирсэн учраас хоёулын энэ хамтд нь авчиг. За тэгээд одоо болохоор зэрэг энэ oracle хүзрийг хэрэглэх болно. Marriage гэдэг хүзэр гарч ирж байна. За. Гэрлэлт гэдэг хүзэр гарч ирж байгаа юм. За дахиад нэг oracle хүзэр татна. За дахиад гэрлэлтийн хүзэр гарч ирж байна. What? Яг хөө итгэлцэл гэдэг хүзэр гэхдээ зураг нь болохоор зэрэг бас яг хоёр хүн гэрэлцэнгээр гарч ирж байгаа амар сонирхолтой санагдаж байна л да. За Astro Show хаяа. 3 дугаар групп гэх юм маань 2026 оны дуустал. За 9 дугаар гэр Жинлүүрийн орд. За энэ ч болохоор зэрэг будха. За ингээ гарч ирж байна. Тийм бод гараг. За окей. Энэ хүзрөөний чарыг Take action.
За ер нь өрнөл амир ихтэй үйл явдал ихтэй хэдэн сарууд үргэлжлэхний 2026 оны дуустал. Тэгээд энэ хараа хойфон гарч ирсэн ямар нэгэн зүйлийг яг эцсийн байдлаар шийдэх гээд байгаа харагдаж байна. За энэ нь үнэхээр шууд утгаараа одоо сүү тавих, гэрлэх, хурмаа хийх гэж байгаа ч юм уу тийм хүмүүс байж болно. Өглөө хурим хийх гэж байгаа тийм. Хин нэг нь амлалт өгөх гэж байгаа хүн байж болно. Гэхдээ надад болохоор тэрнээс жилүүтэйгээр та хэд маань ер нь айгуу тийм ямар нэгэн зүйлд сэтгэл шулууднаа. Ерөөсө тэр зүйлээрээ амьсгалан, тэр зүйлээр бодож өдөр хоногийг өнгөрүүлэх болно гэж харагдаад байна. Тэр нь юутай холбоотой байх вэ гэхлээр зэрэг за хүн болгон дээр амир өөр байх бах. Тийм учраас би яг юу вэ гэдгийг хэлээд яах вэ? Гэхдээ гол юм нь болохоор зэрэг ерөөсөө ямар нэгэн зүйлд аюу их анхаарал, халамж, цаг хугацаа, энерги зарцуулах болно. Тэгээ энэ зүйл нь эцсийн дүндээ таны хувьд сүнслэг зам талаасаа аюу их нээж өгөх төрлийн зүйл байгаад энэ 9-р гэр гарч ирсэн. 9-р гэр маань өөрөө тэлэлтийг илэрхийлдэг, бархас байд гаригийн иргэшээлт байдаг ийм астрологийн гэр байдаг. Тэгэхээр таны хувьд яг ингээд ийм сүнслэг талаа нээх, тэлэх, тийм боломжийг энэ зүйл олгох болно. Энэ нь ерөөсөө ямар ч сүнслэг зүйл биш байж болно. Та ямар нэгэн одоо мэрэгжилт автах, тийм ямар нэгэн мэрэгжлийг суралцах, тэгээ тэрэндээ бүр автах ч юм уу, эсвэл ямар нэгэн бүтээл төрөх, тэрэндээ автах, ямар нэгэн хичээл чамдан суралцах ч гэдэм үү, тийм юм байж болно зав. Гэхдээ ямар ч байсан энэ зүйл асар таны бодож байгаагаас илүү гүнзгий зүйл байх болно. Энэ бол яг угаасаа яаж ч утсан гэсэн ажил хэрэгтэй илүү холбоотой байгаа байхгүй. Тэр байтугай заримын хувьд ээж болоход анхаарлаа хандуулж иж болно. Заримын хувьд одоо ямар нэгэн бүтээгдэхүүн гаргах байж болно. Тэгтээ ямар ч байсан энэ бол айгүй том үйл хэрэг байгаа байхгүй. Үйл хэрэг гэдэг нь заавал өөрөө ажилтай холбоотой байх албагүй байдаг. Гэхдээ одоо үйл хэргийн хэмжээ нь ихлээр энэ зүйлдээ та маш их шаргуу хөдөлмөрлөн, энэ зүйлдээ хамаг анхаарлаа, хамаг энерги зарцуулна, цагаа зарцуулна гэсэн үг байхгүй. Тэгээ тийм учраас 2026 оны сүүл хүртэл хэдүүлээ энэ зүйл дээр хамаг анхаарлаа хандуулаад ингээл ерөөсөө зүтгээд байна л гэсэн үг. За түншийн харилцаа бас орж ирж байгаа харагдаж байна. Ялцчгүй бас жинлүүр гарч ирснийг бодоход гэрлэх сонирхолгүй байгаа хүмүүс те эсвэл одоо яг одоогоор сингл явж байгаа хүмүүс ч юм уу та хэдийн маань хувьд болвол ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхэлэр зэрэг эсвэл одоо айгүй тогтвортой харилцаанд байгаа хүмүүс ч гэсэндээ ялгаагүй зав. Ямар нэгэн шин түнш орж ирж байгаа байж магадгүй амьдралд нь шин түнш, ажлын түнш эсвэл одоо маш сайн, маш бат бих юм анд найз бас орж ирж байж магадгүй харагдаж байна. Энийгээ та хэд бас өөртөө манифест хийсэн байж магадгүй. Ямар ч байсан манифест хийсэн одоо 2026 оны ихээр дотроо бодож исэн зорилт тавьсан тэр зүйлсүүдийн чинь нэг зүйл нь байх болно гэж орж ирлээ. Тэгэд яг тэр нэг зүйлээ ингээд ерөөсөө хүлээж аваад тэгээ тэрнийхээ төлөөлбөр ууггүй их хөдөлмөрлөх болно гэж гарч ирээд байна. Хөдөлмөрлөл нь энэ зүйлдээ үнэнч байна. Энийгээ тавихгүй ингээд ерөөсөө эндээ л хамаг анхаарлаа хандуулад явна гэсэн айгүй тийм хичээнгүй to the point бүр юм spiritual болсон яваад байгаа байхгүй юу? Нэг юмдаа хүн ингээ хамаг амьдралаа зориулахаар тэр өөрөө сүнслэг зүйл болж хувирдаг. Хичнээн сүнслэг биш те магадгүй мужаан байсан ч болно, малчин байсан ч болно. Гэхдээ тэр зүйлдээ бүх зүйлээ зориулж байна гэдэг чинь тэр хүн үнэхээр одоо энэ бол үйл хэрэг байхгүй сүнсний одоо тэр нэг зориг морилго гэж яриад байдаг шүү дээ. Тэр мөрөнтэй холбоотой зүйл болоод явцдаг гэсэн үг байхгүй юу? Тэгж харагдаж байна. Тэгэд энэ зүйлийг та ер нь бол эхний ээлжинд ганцаараа хийх нь элбэг байх болно тий энэ зүйлийнхээ төлөө явахдаа ганцаараа их явах болно гэж харагдаж байна. Ганцаараа ажиллаа хийх ч байд юм уу, ганцаараа юм хом унших инээтрээ гэд тиймэрхүү юмнуудаа бол айгүй их ганцаараа хийх болно. Тэгээд энэ зүйлдээ бас цаг хугацаагаа зарцуулснаас болоод ганцаараа байх хүсэл их төрөх болно тий хүмүүстэй ингээл уулзаал уулзраал гадуур дотоороо аваалдаа ингээд ах сонирхол юу н байхгүй болно гэж харагдаж байна. Тэгээ бууд гаргийн ивэл ихтэй байна гэхлээр зэрэг бичиг цаасны ажил бас энэ дунд явж байгаа байж магадгүй. Бүтээл төрийнхөө ажил эсвэл шууд утгаараа одоо бичиг цаасны ажил хөөцөлдөгч байж болно. Гэхдээ ямар ч байсан нэг юм ингээл бүтээх гээл ерөөсөө тэрнийхээ төлөө шаргуу явж байгаа эрчим хэмжээнд харагдаж байна. Oracle хүзэр маань хүртэл take action буюу үйл хөдлөл ав гэдэг хүзэр гарч ирсэн байна.
За одоо болохоор би тариа хүзэрлүүгээ дан дангаар нь яг анхаарлаа хандуулъя. Та бүхэнд маань өхлийн үзэр орчихсон. За өхлийн үзэр маань болохоор мэдээж хэрэг шууд утгаар өхлийг бэлэгддэггүй байж байгаа. Энэ бол том өөрчлөлтийг илэрхийлдэг. Дахин төрж байгаа юм шиг эгоны өхөл зэрэг илэрхийлдэг байж байгаа. За тэгэнгүүтээ элбэч үзэр гарч ирсэн. Элбэч үзэр бол өөрөө манифестыг үзэр байдаг. Та бүхний маань манифест хийх чадвар асар өндөр болж байна. Асар хүчтэй болж байна. Яг тэгвэл та нэг зүйлээ бүр юм бараг л бясалгал хийж байгаа юм шиг нэг зүйлд өөрийгөө зориулж байгаа учраас түүний чинь дагаа таны одоо юмыг бүтээх эрчим, тий бүтээх бий болгох, дээрээс доошоо татах тэр эрчим бол аюулгүй хүчтэй өсөж байгаа харагдаж байна. За тэгээд дээрээс нь Queen of Pentacles гарч ирсэн. Тэгээд би түрүүн заримынх нь хувьд энэ дунд бас ээж болж байгаа хүмүүс байгааж магадгүй гэж хэлсэн маань юм учиртай. Queen of Pentacles маань өөр аягүй тийм ээж энергитэй байдаг. Ямар нэгэн зүйлийг хөхүүлэн бойжуулахыг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр энэ бол ямар нэгэн зүйлийг ингээ шинээр авангуудаа ингээ хөхүүлэн бойжуулаад том болгоод баяжуулаад ингээд явахыг хэлээд та. Тэгэхээр энэ чинь маш олон тийшээ тарах боломжтой. Би хүн болгонд тэр нь өөр байх учраас би шууд ингээл цохол хэлмээргүй. Заримынх нь хувьд хүүхэд, заримынх нь хувьд бизнес, заримынх нь хувьд бүтээл те ямар нэгэн бүтээгдэхүүн харилцаа гэд юу ч байж болно гэсэн үг. Гэтэ ямар ч байсан нэг зүйлс та 2026 оны дуустал ер нь нэлээд автахаар байгаа харагдаад байна. Маш их автахаар. Тэгээд маш том өөрчлөлтүүдийг энэ зүйл чинь дагуулах болно гэж харагдаж байна. За, ерөнхийд төлөв байдлаас бол иймэрхүү мессежнууд гарч ирлээ. Тэгээд энэ чулуун дээр бас одоо сахиусан тэнгэрийн энерги гэж яриад байсан. Та жинхнээсээ шууд утгаараа энэ ажлыг хийж байхдаа ч юм уу эсвэл энэ зүйлийг үйл хэрэгээ явуулж байхдаа хийж байхдаа айгуу тийм дээд эрчимтэй холбогдох магадлалтай байгаа харагдаж байна. Сансрын эрчимтэй холбогдох гэдэг юм уу те? Тэгж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол нэлээд утга учиртай зүйлийг эхлүүлж байгаа, утга учиртай зүйлийг хийж байгаа гэж харагдаж байна манайхаа. За одоо болохоор зэрэг арай илүү нарийн мессежнүүд авъя. Тэнгууд бүр илүү тодорхойлох бах. Яг энэ өөрчлөлтүүд нь юун дээр гарч ирээд байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ асууя. За би энэ death үзрийг дээрээ тавьчих. За эхлээд ажил карьер суртлага хөдөлмөрийг харин за энэ удаадаа болохоор зэрэг нарийн мессежнүүдээ special тараагаас авж байгаа. За ажил карьер суртлага хөдөлмөр дээр ямар өөрчлөлтүүд орж ирэх юм бэ? 10 аяг гарч ирж байна. За 4 сава дахиад 2 хүзэр татнаа. 8-ын зоос. За дахиад 1 хүзэр. Гурван аяга. За 2026 оны дуустал байна шүү дээ тий. Гэр бүлийн амьдрал болон ажил карьер айгүй их хоорондоо хавцалтаатай байх болно гэж харагдаж байна. Тэгэхээр дахиад түрүүн хэлсэнчлэн нүунийг одоо шинээр ээж болж байгаа хүмүүс бол тий хүүхэдтэйгээ орооцолтой тэр чинь өөрөө таны ажил хэрэг болно да. Бараг ажил хэрэгээс ч илүү чухал байна да тий. Тийм байж болно. Эсвэл гэр бүлийн бизнес нээх гэж байгаа хүмүүс байж болно. Заяа гэр бүлийн бизнес нээх гэж байгаа хүмүүс байж болно. Хормын бизнес нээх гэж байгаа хүмүүс байж болно. Гэхдээ ямар ч гэсэн нэг юм амар гой хөзрүүд гарч ирсэн байхгүй 10 аяга болон 4 сава гэдэг чинь өөрөө 10 аяга болохоор зэрэг ямар нэгэн зүйл юм төгсрөхийг хэлж байгаа тий бүр ингээд амар гой болоод төгсрөөд бүр үнэхээр nice болоод оргил зэгтээ хүрнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дунд ингээд бизнес явуулдаг хүмүүс байгаа бол та тийм маань бизнес бол үнэхээр гайхалтай байх болно 2026 оны дуустал. Энэ хугацаанд одоо 8 сарын дундуураас ахуулаад 12 сарын 31 хүртэл гэсэн. Энэ хугацаанд таны ажил амьдрал бол үнэхээр гоё байж чадна гэж харагдаж байна. 3 дугаар группийнхний хувьд дотоод аз жаргалыг маш их мэдрэх болно ажил карьераасаа. Дотоод аз жаргалыг маш их мэдрэх болно. Нэг юм бүрэн бүтэн мэдрэмжтэй байх болно. Вау, би стонераа карьер дээр алж ийна гэсэн мэдрэмжтэй байх болно. Сурж байгаа хүмүүс маань гэсэндээ ингээд сургуулаа дуусгаж байгаа ч юм уу төгсөж байгаа ч юм уу эсвэл ингээд амар хүссэн дүнгуудээ авж байгаа ч юм уу хүссэн сургуультаа тэнцэж байгаа ч юм уу нэг тиймэрхүү заяа. Тэгээд яг нэг юм баярын хүзэр 2 удаа гараад ирж байгаа байхгүй юу? Энэ үеэр биш үү те айгүй их баяр тохиолдож магадгүй. За мэдээж хэрэг яг шинэ жилийн баяр тохиолдно. Гэхдээ тэрнээс жилүүтэйгээр одоо компани тэдэн жилийн тэгээ сургуулийн тэдэн жилийн эсвэл одоо шагнал
медаль угаалт, мугаалт гэл иймэрхүү амирх болохоор байгаа харагдаж байна. Тэгээд 8-ын зоос гарч ирсэн. Таад үнэхээр өөртөө үнэхээр хичээнгүй байх болно. 2026 оны сүүлийн квартал буюу сүүлийн улирал дээр таад бол үнэхээр 100% өөрийгөө энэ ажилдаа зориулж чадах болно, хичээлдээ зориулж чадах болно, төвлөрөл маш сайтах болно. Тэгэд хамгийн гол нь таад энэчнээс өөртөө амар таашаал авна. Ажил хийж байгаагаасаа, хичээлээ хийж байгаагаасаа энэ үйл хэргийг явуулж байгаагаасаа маш их юм төвлөрөл болон юм асар одоо хичээнгүү, зүтгэнгүү тэгээд нэг юм шадар цэрэг шиг тийм мэдрэмж аав. Тэрнээсээ өөрөө гол нь одоо нэг юм хүний төлөө болчлогдоод байгаа биш. Яг ингээд би үнэхээр өөрийнхөө төлөө одоо яг хөгжлийнхөө төлөө юм хийж энэ гэж бодож хийн гэж байна. Тэгээ та гэртээ болон ажил дээрээ маш олон зүйлийг тэмдэглэх болно. Баахан л юм тэмдэглэн тэл хүмүүстэй ингээл юм хум яриад гадуур дотор явж маавал тэгэх болно. Тиймэрхүү баярт үйл явдлууд маш их тохиолдох болно гэж харагдаж байна. Тэгээ тэр баярт үеэдээс бусад үед нь болохоор зэрэг та яг үнэхээр төвлөрөөл ганцаараа толгоо доош нь болгоод юмаа хийгээд явнаа. Айгуу гой харагдаж байна. Яалтчгүй юм гой хөзрүүд гарч ирсэн. Таад өөртөө ч гэсэн харж байгаа шүү дээ. За ажил карьер дээр юм гарч ирж байна. Ийм өөрчлөлтүүд гарч ирж байна. Таны бодсноос айгуу гоё эерэг өөрчлөлтүүд байх болтой. За хүн хоорондын харилцаан дээр юу болохыг хэдүүлээ харцгаая. Хүн хоорондын харилцаан дээр ямар мессеж гарч ирж байна вэ? За хүн хоорондын харилцаан дээр хөзөр гарч ирэхгүй жоохон удаад байхыг бодоход та хүн хоорондын харилцааг нэг ойшоохгүй байгаа бололтой. Тэр нэг чухал биш ээ л гэж ташуу гэн. За 8-ын саваа гарч ирсэн. Даяанч үзэр буруу харж гарч ирсэн. За тэгэнгуутаа 5-ын сэлэм буруу харж гарч ирж байна. За хүн хоорондын харилцаан дээр жоохон чаленжтай байгаа харагдаж байна. Юу их өөрчлөгдөх вэ гэхлээр зэрэг та бүхэн маань ер нь бодлоо дотроо хадгалгаа болно гэж харагдаж байна. Бодлоо үгээ дотроо хадгалгаа болно. Цаанаасаа л ингэ энэ бол та өөрөө нэг амар контролтой байгаа биш. Ер нь цаанаасаа энерги эрчимжин тэгэж залагдаад ингээд өөрөө ирэхгүй янз бүрийн бодож исэн үгсээ хийлэх ингээд хүмүүст ингээд үннээ илчлэх тийм хүсэл бүр маш ихээр төрөх болно. Тэгээ энэ нь болохоор зэрэг бас цаанаа айгуу сүнслэг утгатай. Яг гэвэл таад маань өөрийнхөө үнэнтэй илүү нийсхийг сонгож байгаатай холбоотой байж болно те. Тэгээ тийм учраас ингээд ер нь нэг юм худал хуурмаг харилцаануудыг амьдралдаа байлгах хүсэлгүй болоод түүнээсээ улбалаад хүмүүст ер нь шууд бодол модлоо үгнүүдээ ерөөсөө цэгнэхгүйгээр хэлэх гээд байж магадгүй гэж харагдаж байна. Тэгтээ тэглээгээ бас хамаагүй хэтрүүлээд хүмүүсийг бүр шалтгаангүй шаардлагагүйгээр гомдоож мундаах вэ тэрэн дээрээ жоохон анхаарахтай байгаарай. Тэг ерөөсөө л ингээд шууд л ингээд ерөөсөө ботсон юм ямар ч амар фильтргүй мэдрэлгүй гэх юм цаашаа одоо мэдрэмжгүйгээр шууд амар хэлэх гээд идэг болчиж магадгүй байгаа харагдаж байна. Яг тэгвэл бас таад маань завгүй байгаатай холбоотой байх л та. 2026 оны сүүл хүртэл бол хэдүүлээ айгүй завгүй байхаар харагдаж байна. Тийм болохоор зэрэг ингээд завгүй хүмүүс чи ер нь ингээд нөгөө хаа хамаагүй олон юм тоочоол тэ хүний ингээд нэг юм сэтгэл санааг хамгаалах гал ингээд гэл ингээд авахгүйгээр шууд л ерөөсөө юмнуудаа хилээл амар товч бөгөөд тодорхой байхыг сонгоно гэж харагдаж байна. Тэгээ яг энэ нь зарим хүмүүсийг жоохон гомдоож магадгүй байгаа харагдаж байна. Тэгэхээр бас анхаарч байна үз тийм ээ хэдүүлээ. Яг тийм байдлаар үргэлжлэх ер нь ингээд нэг юм зүрхээ шууд ил гаргаж хүмүүст маш их ярих хандлагатай байх болно гэж харагдаж байна. За энэ болохоор зэрэг зүгээр гол энергийн төлөв нь болохоор ингэж гарч ирж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ за манифест хийж байгаа зүйлс нь ямархуу байдалтай явж байна вэ гэдгийг харин энергийн талаасаа тий 2026 оны ихээр тавьсан зорилтууд нь за тэгээд одоо 2026 оныг дуустал хийх үлдсэн байгаа тэр зорилтууд нь хэр явж байна вэ гэдгийг харъя. За the star хөзөр гарч ирж байна. За King of Wands буруу гарч ирж байна. За Empress бас буруу гарч ирж байна. За дахиад нэг үзэр татъя. Knight of Swords буруу гарч ирж байна. За 2026 онд тавьсан зорилтууд дээрээ байна шүү дээ. Манайхан яг уу ингээд одоо юу тасраагүй, гордлого тасраагүй хийх юмнуудаа хийчиж болох байхаа л гэж бодож байгаа. Гэхдээ
та бүхний маань хувьд манай 3 дугаар группийнхний хувьд бас яг билегүй зорилтууд айгүй их байгаад байна. Билегүй зорилтууд айгүй их байгаад байна. Тэгээд тэрний гол шалтгаан нь юу вэ гэхлээр зэрэг энэ зорилтуудаа та өөрөөсөө хитрхи хол гэж хараад байдаг гэж байна. Угаасаа цаанаасаа л ингээд надад энэ од гэдэг хөзөр гарч ирсэн чинь яг итгэл найдвар гэдэг хөзөрлөлтөө шууд утгана. Гэхдээ тэрнээс ч илүүтэйгээр од бол биднээс амар хол байдаг ш. Бид нар бүр ингээд холоос хардаг штэ тий. Яг тэрэн шиг өөрийнхөө хүслүүд рүү тэгж хараад байгаа гэж харагдаж байна. Амар холтоо хаач байсан болоогүй дээ гэсэн мэдрэмжтэй байгаад байгаа. Наана та болохоор зэрэг одоо мантра зантрагаа уншаал юу гэдэг чи одоо ингээл болно бүтэн гэж хэлж байгаа гэсэндээ яг нөгөө зүрхнийхээ мэдрэмжийг сонсоод үзэх юм бол энэ зүйл надаас амар хол байна даа л гэж өөрийгөө тэгэж энэ хүслээсээ айгу тусгаарлаад байгаа. Одоо хүслээ төсөөлж бодохдоо хүртэл тэр хүслээ яг ингээд өөр дээрээ авчраад төсөөлөхдөө хүртэл чадахгүй байгаад байна гэж харагдаж байна. Тэрнээс улбаалаад энэ хүслүүд хараахан биелж амжаагүй байгаад байна. Энерги нь хүрэхгүй санагдаал одоо эрчим нь хүрэхгүй санагдаал, ухаан нь хүрэхгүй санагдаал ингээд хитрхи хол байна. Би үүнийг одоо авах болоогүй гэж бас айгүй мэдрээд байгаатай холбоотой. Түүнээс улбаалаад энэ зарим одоо хүслүүд бол ерөнхийдөө нэлээд гацалтын байдалд орсон байгаа харагдаж байна. Тий. Дэндүү холоос л ингээ бүхнийг хараад байна. Тэгээ сахиусууд нь юу гэж хэлээд байгаа гэхээр эдгээр хүзрүүдийг ингээд зөв харуулах юм бол л шүү дээ тий. Надад одоо энэ зүйлийг хийхэд зарцуулах цаг хугацаа амин эрчим байгаа. Тэгээ би нэг хийж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. За импресс дээрээс болохоор зэрэг би үүнийг одоо өөртөө дуудах тийм юутай одоо хувь зайтай гэх юм уу те бараг л би үүнийг хүртэх эрхтэй гэдэг мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгээд ухаан маань гэсэндээ хүрнэ. Би үүнийг хийж чаднаа. Би чинь сэрэг ухаантай штэ. Би чинь юмыг болгодог хүн штэ гэдэгтээ өөртөө айгүй итгэлтэй байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй магадгүй энэ манифест хийж байгаа зүйлс нь хитрхи том санагдаад байгаа бас байж магадгүй. Танд хитрхи томдоод байгаа юм шиг ахтаад байгаа юм шиг санагдаад байгаа байж магадгүй. Тэгээ энэ дээр болохоор сахиусууд нь ямар зөвлөгөө өгж байгаа гэхээр зэрэг ахаал нөгөө take action те ингээд үйл хөдлөл аваад эхлэе. Энэ зүйлийнхээ төлөө үйл хөдлөлүүд аваад яг жинхнээсээ бодиттой алхмуудыг аваад эхлэнгууд цаанаасаа энэ одоо хүсэл чинь тийм амар хол юм шиг санагдах болно гэж байгаа байхгүй. Тийм амар хол юм шиг санагдах болно. Дэндүү холоос ингээ бодоод байгаа. Дэндүү хол гэ дэндүү том гэ бодоод байгаа учраас бүр ингээд одоо алхамж авч чадахгүй байгаа. Зүгээр хамгийн энгийн хамгийн одоо жижигхан алхмыг нь аваад үзтээ ажил хайж байгаа бол ажлынхаа анкетыг гоё болгоод үз, тэ засаад үз. Их хэмжээний мөнгө хөрөнгөлөлт хүсэж байгаа бол нэг бизнесийн пэйж нээчих гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм жижиг сажиг юмнуудыг ингээд эхнээсээ ингээд алхмуудаа аваад явангууд энэ тэгэх тусам л ер нь та энэ одоо юу руугаа хүсэл рүүгээ ойртож байгаа гэсэн үг байхгүй юу. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд холоос л хараад хамбал холоос хараад байгаа л энэ хүсэл чинь хизэж таних болохгүй. За сахиусууд мессеж өгнө. Шууд гараад ирлээ. Perfect timing. Одоо бол цаг нь болцсон. Цаг нь бол болцсон тий одоо ингээ хүлээгээл тий за хизээ цаг нь сайхан болох нь уу хизээ ингээд боломж болцоонд бүрдэх нь үү тэр үед л болъё доо гэх биш цаг хугацаа нь бол энэ хүсэж байгаа хүслүүдээ биелүүлэхэд ч юм бол цаг хугацаа нь одоо бол болцсон цаг хугацааны хувьд ямар нэгэн асуудал бол байхгүй шүү та болохоор зэрэг арай цаг нь болоог байгаа энэ төр гэж бодоод байгаа бах гэтэл тийм биш байгаад байна энэ зүйлийг одоо хүртэх цаг чинь болчихсон шүү хүслээ биелүүлэх цаг чинь болцсон шүү одоо тийм учраас зүгээр яг юу алхмууд аваал гэдэг. Тэгэх тусам л энэ том санагдаад байгаа хүслүүд чинь арай нэг юм амьдралтай болж эхлэн тэ та ядаж сэтгэл дотроо тэрийг багтаахад илүү амар болж ирнэ гэдгийг ойлгоорой гэж байгаа байхгүй. За тийм мессеж гарч ирлээ манайхаа. Окей. За нэг мессеж ороод ирлээ. Тэрийг зүгээр хэлж энэ гэхдээ юутай ч холбоогүй шүү зэ. Эмэгтэй үзэж байгаа эмэгтэйчүүд маань эмэгтэйчүүдийн талаасаа жоохон тийм шинж тэмдгүүд илрээд байгаа бол тэрийг эмнэлэгт үзүүлсэн дээр шүү гэж шүү. За зүгээр болчих гэж бити хүлээгээрэй гэж байна. Нэг тийм мессеж орж ирлээ мэдгүй. Тийм. За тэгээ таархан аваад таарахгүй зүгээр алгасчаарай, сонсохгүй алгасчаарай. Тийм. За ингээд ерөнхийдөө нэмэлт уншлага маань үгээр биш нэмэлт гинэ нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. Одоо би нэмэлт рүүгээ орно. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхлээр зэрэг за
Юу за нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхлээр зэрэг эхлээд хэдүүлээ энэ манифест хийхэд садаа болоод байгаа. Яагаад энэ зүйл юм амар хол санагдаад байгаа вэ? Яагаад ийм том санагдаад байгаа вэ гэдэг дээр илүү сүнслэг талынхаа нь одоо мессежнуудыг асуу. Ямар нэгэн шарах энд байна уу? Тэгвэл тэр шарахыг яаж ангаах вэ гэдгийг асууж өгье. За хоёрдугаар болохоор зэрэг яг одоогийн байдлаар 2026 оны дуустал таны дээд гигэн сүнстэй эфирт ямар ажил танд зориулж хийж байгаа вэ? Юун дээр анхаарч байгаа вэ? За тэгээд тэр нь таны амьдрал дээр яг яаж бууж мэдрэгдэх вэ гэдгийг харах болно. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг хэдүүлээ дээс хүзэр дээр дахиад лавшруулсан асуулт асуу. Яг үйл явдал талаасаа ямар үйл явдлууд 2026 оныг дуустал өөрчлөгдөх вэ гэдгийг харах болно. За ингээд хэрвээ энэ хүртэлх мэдээлэл нь танд таарсан бол нэмэлт хэсэгтэр бас танд таарахгүй мэдээлэлүүд орж ирэх магадлалтай. Гэлээч гэсэндээ энэ хүртэлх мэдээлэл нь бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл мөн юм. Тэг нэмэлтийг авахыг хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлдөөс холбоосоор ороод загварын дагуу худалдаа авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байгаа шүү. За тэгээд бүгдэнд нь томоос том амжилтыг хүсье. Дараагийн бичлэг уулзцаа бүгдээрээ баяр таа.